Сайн бацхан уу, ээлжид бичлэгтэй тавтай марил. Өнөөдөр та бүхэндээ Шилэн хот намыг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. За Клэрийг өвдөх юм бол түүний ээж Жослин хэрхэн ухаан алдсан хийгээд хэрхэн сэргэж болох талаар Жослины хамгийн сайн найз байсан Мадлинаас мэдснээр өнгөрсөн ном маань төгссөн байна. За Мадлин хэлэхдээ Жослин өөрийгөө хортуулсан энэхүү хорыг бэлтгэсэн хүн гэвэл Рагнар Фил гэдэг нэртэй шидтэн гэж хэлсэн. Рагнар Филийн хувьд их юм бол Идрист амьдардаг. За Идрис бол Сүдрийн ангуучдын төрсөн нутаг байгаа. Та бүхэн санаж байгаа бол за тэгээд Жослиныг эргээж сэргээж болох хорны ерөндөг үүнийг бол Рагнар Фил мэднэ. Гэтэ Рагнар Фил хүн болгонд итгэдэггүй учраас Жослинтай адилхан харагдаг түүний төрсөн охин Клэри заавал өөрийн биеэр очиж байж Рагнарт учир байдлаа хэлээд хорны ерөнгийг авч болно гэж хэлдэг байгаа. За ингээд Клэригийн хувьд гэх юм бол Шилэн хот руу заавал явах ёстой болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл Идрис Сүдрийн ангуучдын их нутаг руу Клэри явах шаардлагатай болжээ. За Клэритэй хамт хин явах гэж байгаа вэ гэхээр Лайт Вудийнхэн явах гэж байгаа. За Лайт Вудийнхний хувьд гэх юм бол мэдээж өөр ингэсэн шалтгаантайгаар Идрис рүү очих гэж байгаа. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн ном дээр гарсан Валентины хийсэн бүх зүйлсүүдийг Клав мэдхийг хүсэж байгаа. Тэгээд бодит тухайн үйл явдалд оролцсон Сүдрийн ангуучдыг бол Аликантед дуудсан байгаа. За Аликанте бол Идрисийн нийслэл гэж та бүхэн санаж байгаа байх. За тэгээ хин явах гэж байгаа гэхээр Мэриц Лайтвуд, Алик, Изабел, за тэгээд Джейс, Клэри нар явах гэж байгаа. За тэгээ Люк бол явах боломжгүй. Яагаад гэх юм бол Идрис рүү тусгай зөвшөөрөл байхгүй доод ертөнцийнхэн очиж болдоггүй хуультай байд юм байна л да. Тэгэхээр Люкт бол зөвшөөрөл байхгүй учраас очиж чадахгүй. За Саймон бас очиж болохгүй. Саймон ч бас цус сурагч үү дээ. За ингээд Клэри маш их догтлоод Сүдрийн ангуучдын төрсөн нутаг санагалцдаг тэр нутаг руу н очино гэж бодоод баярлаад хувцас нураа бэлдээд бүх зүйлээ чумдаандаа хийгээд байж байгаа. Люк гэх юм бол Клэрид санаа зовсон хэвээрээ байгаа. Яагаад гэх юм бол өөрийнх нь хараанаас гадуур огт танихгүй газар орон руу очих гэж байгаа учраас Люк бол маш их санаа зовдөг. Гэхдээ Идрис бол хамгийн аюулгүй газар гинэ. Яагаад вэ гэх юм бол Идрисийн Аликанте гэдэг нийслэлд нь чөтгөрийн хамгаалагчтай цамхагууд байдаг ахын л те. Тэр цамхагууд нь өдөр шөнөгүй гэрэлж идэг. Тэгээ тэр цамхагийн ачаар чөтгөрүүд Идрис нэвтрэх боломжгүй байдаг гэсэн үг. За тийм учраас энэ дэлхийн хамгийн аюулгүй газар бол Аликанте гэж Сүдрийн ангуучд ярьдаг юм байна л да. За гэхдээ Клэри Джейсэрийн хувьд бол нэг асуудал тулгарсан. Яагаад вэ гэх юм бол Джейс Клэриг Идрис рүү очихыг ерөөсөө хүсэхгүй байгаа. Джейсийн хувьд бодохдоо Клэри хэрвээ Клавт очоод тэгээ өөрийнх нь чадрыг Клав мэдэх юм бол Клэриг хизээж зүгээр өнгөрөөхгүй. Клав заавал Клэриг ашиглана. Тийм учраас Клэриг хамгаалахын тулд Идрис рүү явж болохгүй гэж хэлдэг. Гэхдээ мэдээж яагаад явж болохгүй гэж өөрийгөө бодсон шалтгааныг Клэрид хэлдэггүй. Клэриг өвдөх юм бол би заавал очих ёстой. Яагаад гэвэл би ээжигээ аврах ёстой. Рагнар зөвхөн надад л итгэнэ. Тэгээд би Рагнараас ээжийнхээ хорийн эсрэг ерөндөгийг аваад ээжигээ аварна гэж хэлдэг. Гэтэ Джейс үнд нь уурлсан хэвээр байна. За ингээд Джейс уурлсан Клэри Джейстэй жоохон харилцаа нь хэцүү байгаа талаар бол хинт ч хэлээгүй байж байгаа. Тэгээ Саймон Клэри өвдөх юм бол Клэригийн хувцсыг эмхэлж зэгслээд байжсэн. Тэгсэн Люк Клэрид нэгэн ногоон өнгийн маш гоё гадуур хүрмийг бэлгэлдэг байгаа. Энэ бол Сүдрийн ангуучдын аяны хүрм гэж хэлсэн байсан. За Клэри Саймон хоёр бие биетэйгээ Аликантегийн талаар яриад байж л Саймон утсан мессеж ирдэг. Тэгээ Саймон
За би одоо ингэж явлаа гэж хэлнэ. Тэгээ Клэри яагаад вэ? Би удахгүй явах гэж байхад гэж хэлэхэд Саймон би Маятай уулзнаа гэж яваад өгдөг. За та бүхэн Маяг санаж байгаа бол Люкийн сэргийн нэг гишүүн хүн чон охин байгаа штэ. За ингээд Саймон гэхдээ Маятай уулзах биш Джейстэй уулзахаар хүрээлэнд ирдгээ. Джейси явдах юм бол Саймоныг хүрээлэнд ирээч гэж гуйсан байдаг. За тэгээд Марис, Изабель, Алик, Магнус, Джейс нар бол хүрээлэнгийн гадаа зогсож идэг. Тэгээд тэд нэр бүгдээр аяны хүрмээ өмсчихсөн. За Магнус бол портал хаалгыг нээгээд энэ бол түр хугацааны портал хаалга гэж байгаа. Тэгээд портал бол хүссэн газар навчдаг хаалга гарч тэ. За порталыг нээгээд хүмүүсийг Идрис рүү явуулахаар бэлдэж байгаа. Тэгээ Саймон Джейсиг яагаад дуудсыг мэдэхгүй учраас тэднээс жаахан холдоод тэр хоёр хоорондоо ярилцсанаа. Джейс хэлэхдээ Саймонд Клэри яасан ч Клавд очиж болохгүй дээрх очиж болохгүй гэж бодсон өөрийнхөө шалтгааныг Саймонд хэлдэг. Тэгээд Саймоноос чи Клэрийг ятгаад өгөө. Хэрвээ чи Клэрийг ятгаж өгч чадах юм бол Клэри явахгүй. Дээрэс нь бид нар яг одоо хөдлөх гэж байгаа гэдгээ болвол мэдэгдэг байгаа. За өөрөөр хэлбэл Джейс Клэрид орой Идрис рүү явнаа гэж худлаа хэлээд яг үнэхээр орой болохоос өмнө өдөр Идрис рүү явахаар тогтсон байдаг. За Клэрийн хувьд гэх юм бол Люктэй дэлгүүр ороод үлдсэн бэлдэх зүйлсэд аваад явж байгаа. Орой явна гэж бодоод тэгээ Саймон үнд нь уурлаад Клэрид хэлэх гэтэл Джейс Клэрид маш их аюултай. Клав болол Клэрийг ашиглахаас өөрийг бодохгүй гэж ятгаж синхруулыг оролдоно. За ингээд энэ хоёр жоох маргалтаад байж байтал гинт хинэгний хашрах чимээ гарна. Тэгээд Джейс, Саймон хоёр гүүгээд хүрээлэнгийн бусдынхаа байгаа хэсэг рүү очиход чөтгөрийн манан татсан байна. За энэ болохоор чөтгөрийн утаа, чөтгөрийн манан гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд чөтгөрийн манан татсан учраас ерөөсөө эргэн тойрон сайн харагдахгүй гэсэн хэдий ч тэднэр лөө орхигдосод дайрч идэг. За орхигдохстыг бол та бүхэнд тайлбарлсан сүүдрийн ангуучийн рүүнэ тэмдгийг энгийн хүмүүст тавьсаар байгаа. Тэр хүмүүс нь маш их тамлал, өвчин зовлонг мэдэрснээр орхигдогч болж хувирна. Ингээд өөрийг нь орхигдогч болгож хувиргасан хүндээ үнэнч зүтгэдэг гэж байгаа шүү дээ. Бодвол Валентины л орхигдохстын үлдгэсэд гэж би бодож байна. За ингээд тухайн дайралтаар Мадлин алуулдаг. Тэгээ бус нь бол Магнусын нээсэн портлоор Идрис рүү явдаг. За Саймоны хувьд гэх юм бол Изабельд туслах гээд Изабель рүү нэгэн орхигдогч дайрахад түүнд туслах гээд Изабель рүү анхаарч байтал Мадлины цогцост бүдэрдэг. За тэгсэн чинь нөгөө Изабель рүү дайрч исэн орхигдогч чинь Саймон руу хурж ирээд түүнийг дайрч сүхээрээ цохоод авнаа. Ингээд Саймон өвхлүүд болоод хэвтчихэл Джейс өнөө орхигдогчийн толгойг нь тасалж хаяад өөрөөр хэлбэл устгаж хаяад Саймоныг бусад орхигдогч сэглэхээс өмнө аваад Идрис рүү портлоор дамжин зүхтана. Өөрөөр хэлбэл Джейст ямар ч өөр арга байгаагүй. Хэрэг Саймоныг тэндэн орхих юм бол үлдсэн орхигдосод Саймоныг алнаа гэсэн. Тийм учраас өглөө чаргатай Саймоныг аваад Идрис рүү шилжсэн байгаа. За энэ бол Джейси гэх юм бол маш том хуулийг зөрчиж байгаа нэгэн үйлдэл гэсэн үг. Сүүдрийн ангууч Клавын зөвшөөрлгүйгээр доод ертөнцийн хэнийгч авчрах ирэхгүй гэсэн үг. За Клэригийн хувьд гэх юм бол орой болоод товлсон цаг нь гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ яг товлсон цагтаа хүрээлэн рүү ирдэг. Тэгээ хүрээлэн рүү хурж ирээд нөгөө хүрээлэн чинь болохоор сүмийн барилга дотор байрладаг шүү дээ. Тэгсэн чинь хинч байхгүй хав харанхуй байдгийг. Тэгээ гайхаа байжсэн чинь Магнустай тааралдаа. Магнус болсон бүх хувлыг Клэрид хэлэн Клэри маш их уурлана. Тэгээд Клэрийг гүүгээд явдаг. Тэгээ араас нь Люк нэрийг дуудсан боловч сонсдоггүй. Тэгээ Клэри яаж намайг орхиж авч чаддаг байна гэж Джейст үнэхээр гомдож уурлаж бас нэг өсвөр насны хүүхэд бусдаас хаягдсан мэдрэмж төрхөөр ямар байдаг лээ те. Тиймэрхүү байдлаар шаналаад байж идэг. Бас хамгийн гол нь ээжигээ хэрхэн аврах вэ? Ээжигээ аврах тэр боломж нь
үгүй болчлоо гэж боддог. За Рагнарын хувьд гэх юм бол Джейст хизээч итгэхгүй учраас Джейст бол хорны ерөндөгийг өгөхгүй харин Клэрэд итгэнэ. Джейс Валентинтай адилхан гэдгийн адил Клэри Жолсинтай адилхан. Тийм болохоор Клэрэд итгэнэ гэсэн үг. За ингээд өнөөх Магнусын түр гаргасан порталын хаалганы орон хүрээлэнгийн хан дээр байждаг. Тэгээд Клэри тэрийг харсан чинь нэгэн рүүнээ толгойд нь зурс хийж орж ирнэ. За тэгээд Клэри шууд стилигээ аваад хүрээлэнгийн хан дээр портал хаалга зурж эхэлнэ. Ингээд портал хаалгыг өөрөө зурж бий болгоод өөрөө Идрис рүү явах шиднэ. Энэ үед Магнус Люк хоёр түүнийг дуудаад араас нь дагаад ирсэн байдаг. Ингээд Люк хэлэхдээ Клэри болохгүй чи өөрийгөө ална гэж хэлэхэд Клэри үгүй Люк намайг уучлаарай би ээжигээ аврах ёстой гэж хэлээд тухайн хаалга руу орох мөчид Люк үсрээд Клэригийн бугнаас барьж авна. Ингээд тэрээр хоёулаа эргэлцээр агаад нэгэн гүн харанхууд ороод эргэлдэж ус руу уннаа. За Люкийн хувьд гэх юм бол хагас чон болж хувираад Клэрийг ус буюу тэдний портлоор нэвтэрч орсон нуурнаас гаргаж ирнэ. За тэр нуурны нэрийг болохоор Лин нуур гэж нэрлэдэг. Клэрийн нууранд унахад яг л нэг шил ботарж байгаа юм шиг ийш тийшээ ус нь цацарж байгаа харагддаг. За ингээд Клэрийг нуурнаас гаргаж ирээд Люк хамаг усыг гаргахыг хичээнэ. За Люк тайлбарлахдаа за энэ нуур бол дархлагдсан нураа. Энэ нууранд сүүдрийн ангууч орж болдоггүй. Сүүдрийн ангууч энэ нууранд орох юм бол хордож үхдэгэ. Харин доод ертөнцийнхэнд бол хамаагүй. Яагаад сүүдрийн ангууч хордож үхдэг вэ? Тэгэхээр энэ нуур бол өнөө сахиусан тэнгэр нэг гартаа өглөө нөгөө гартаа өхлийн ээлд бариад гарч ирсэн нуур гэж домогт өгүүлдэг гэд Клэри тайлбарлаг байгаа. Ингээ Клэри Люк 2 Идрисийн бараг захад шахуу портлоор дамжаад ирчихсэн гэсэн. За яагаад Аликенте рүү шууд очоогүй гэхээр зөвшөөрлгүй портлын хаалга нэгэд Аликенте рүү очих гэсэн орлого хийх юм бол Аликентийн хамгаалалт нь шууд өөр дэшээ шилжүүлээ шидчихдэг юм байна л да. Тэгээд энэ хоёр бараг нийслэлээсээ өдөржин зайтай хол газар Идрист ирсэн гэсэн үг. Гэхдээ мэдээж Идрисийн хэлхий зарт байгаа л гэсэн үг л дээ. Ингээд морьч байхгүй, машинч байхгүй учраас Клэри Люк 2 алхаж Аликенте рүү очихоос аргагүй болно. Ингээд өдөржингөө алхана гэсэн үг. Тэгээ Врослин гэдэг нэртэй шугууг дамжиж явдаг. Тэгээ маш их гол, ус, за тэгээл уул, толгод, модод гэх зүйлсүүдийг Клэри хараад багтаад явж байна. За Идрисийн хувьд гэх юм бол чөтгөрийн хамгаалалт ажилдаг цамхаг байдаг учраас бүх эрчим хүчийг бол ямар ч ажиллагаагүй болгодог. Тийм учраас машин, орчин үеийн техник, технологи гэдэг зүйлсүүд ерөөсөө ажиллахгүй гэсэн нэг бодлын гоёгоц бид нар яг орчин үед байдаг энэ техник, технологийн хоронд өртөхгүйгээр Идрист амьдарч болох нэ. Гэтэ мэдээж та сүдрийн ангууч шүү дээ. За ингээд Клэри рүү 2 явсаар байгаад нэгэн том байшинтай газар хурж ирнэ. Клэри бодохдоо Аликентед ирчихлээ гэж бодоод баярлсан чинь тэр нь яг үнийг хэлэхэд бунхан байдаг. За сүдрийн ангууч гэх юм бол маш хүчрэг нөлөөтэй том овгуудаас бүрддэг тийм үү? Жишээлбэл Моргенштерн, Fairchild, Lightfoot гэх мэт. За Fairchild бол Клэригийн ээж Jocelyn-ийн овог. За Моргенштерн болвол Валентины овог байгаа тий. Lightfoot бол Lightfoot-ийнхний овог байгаа. Тэгээд голлог овгуудын та бүхэнд нэрлэж өглөө. За мөн Herondale гээд өнөөх Imogen Herondale гээд инквизитор эмэгтэй байсан шүү дээ. Джессиг хамгаалаа өгдөг. Тэрний ч гэсэн овгийн бунхан байдаг. Ингээд Клэри тэр бунхнуудыг сонирхоод явж байтал гинт Клариса Моргенштерн гэсэн нэртэй бунхан
болж харагдана. Ингээ Клэри маш их ажиглана. Тэгээд түүний нас барсан оныг яг Клэригийн одоо амьдарч байгаа оноор нь бичсэн байдаг. За тэгээд айгаад Люкт түүнийг хэлэхэд Люк Клэрид хэлэхдээ чамд нуурын хор үйлчилж эхэлж байна. Ихэнх хүсийг гаргасан боловч чамд ус үлдсэн байна. Тэм учраас чи хорцсон байна. Бид маш яралтай Аликент руу очихгүй л болвол чи удахгүй үхнэ. Гэхдээ надад итгээрэй, би чамд хамаг байдаг чадлаараа тусланаа. Тэгж юусэн айх хэрэггүй. Тэгээ нэг хор нөлөө нь юу гэдэг вэ гэхээр нуурын усанд хорцсон хүн хийзүүл харж эхэлдэг гинэ. Тэгээд чи хийзүүлсийг харж эхэлсэн. Тийм учраас одоо тайван бай. Тэгээ хоёлаа явцгаая гэж хэлдэг. За ясан хот гэж ярьжсэн шүү дээ. Ясан хот бол та бүхэн мэднэ үнсэн хот гэж нэрлэдэг. Сүдрийн ангуучид нас барангууд чандарлаад тэгээд чандраар нь гантиг игээд түүгээр нь ясан хот буюу үнсэн хотыг барьдаг байгаа шүү дээ. Харин энд байгаа бунхнууд болохоор яг тухайн сүдрийн ангуучдын овгийн эзэмшил бунхан гэж ойлгож болно гэсэн үг. За ингээд Люк Клэри хоёр явсаар агаад Аликентэд арай гэж нэг мөрөнд Клэри бол Люкийг мангас гэж харин житгэр гэж харна, нөгөө хорн үлчлээд хийзэл хараадна гэсэн үг. Орилж хаших чинь. Тэгээд Люк Клэрийг сүлдээ бүр тэврээд гүүгээд нэгэн байшингийн өмнө очино. За энэ болохоор Люкийн эгч Аматис. Аматис Люкийг хараад чоконд орно. Тэгээ оруулахгүй гэж хэлсэн боловч энэ Жаслины охин түн туслаач гэж хэлснээр Аматис Люкийг оруулаа. Ингээд Люк Клэри хоёр Аматисын гэрт орж Аматис ургамлын ханд найруулад Клэрийг эдгэнэ. За энэ хоогоор нөгөө талд юу болж байгаа вэ гэхээр Джейс Лайт үүдийнхэн тэгээ Саймоноор бол Идрис Аликентэд ирсэн байдаг. Тэгээд Пенхалау гэдэг нэртэй сүдрийн ангуучийн гэрт төр зур амьдарч идэг. За Пенхалау гэж ямар овгүй гэхээр бас нэр нөлөөтэй. Гэхдээ Валентины тойрогт байсан овог маш баян чинэлэг айл байдаг. Тэгээ Пенхалау гэдэг нь Бээжинд хүрээлэн захирч амьдарч агаад Идрис ирсэн хүмүүс байдаг. За тэдний охин болохоор Алена Пенхалау гэдэг нэртэй охин байгаа. За Айленж гэж нэрлэг. Гэхдээ хаа зүгээр Алина гэж явчих. Тэр нь илүү гоё сонсогдоод байгаа. Уг нь ингээ Мадлина, Алина гэж явчихмаар байхгүй. Тэнгүүд ном дээр болохоор мэдээ дуудлагаараа Айлин, Мадлин гэж явчихж байгаа. За тэгээд Алинагаар л явчихдаг хөө. За Алинагийн хувьд гэх юм бол маш үзэсгэлэнтэй, хар устай охин байдаг. За Алинагийн үеэл Себастьян Верлок гэдэг нэртэй бас хүүхэн байна. Тэр бол баш хар устэй, хар нүдтэй ийм царайлаг хүүхэн байгаа. За Клау өөрийн гэсэн засгийн газрын ордонтой түүнийг нь гард гэж нэрлэдэг. Гард нь болохоор хотоос жоохон зайдуу толгод дээр байрладаг ахын л тэ. Тэгээд Клавийн хурал бол баг өдөр шөнөгүй болж идэг. За Клавийн хуралд бүх сүдрийн ангуучид оролцож болно. Гэхдээ мэдээж насанд хүрсэн байх ёстой. За сүдрийн ангуучтай хувьд гэх юм бол 18 нас хүрч иж насанд хүрсэн гэж тооцогддог. Ингээд манайхны тундаас айлгал ганцаар 18 нас хүрсэн учраас хурал зоох хэрэгтэй. Тэгээ хуралд очиж суудаг. Тэгээ Клавийн хувьд гэх юм бол Саймоны хэрэг талаараа шийдээд айлгт Саймоныг гардад авчраа гэж явуулдаг байгаа. За тэгээд Саймоны хувьд гэх юм бол өөрөө хүслээр ирээгүй ямар ч аргагүй байдалд ороод ирсэн учраас Клав өгшөөнгүй хандаад тэгээ гардад байдаг нэг портал хаалга байт юм байна л да. Тэр хаалгаар гэрлүүнд буцаая гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд Алик Саймоныг гард руу хүргэж өгнө. За Джейс хэдий жаахан итгэлгүй байсан ч гэсэндээ Клавд итгээд Саймоныг Аликт өгөөд явуулдаг. Ингээд Саймон Алик хоёр гардд ирдэг. Тэгсэн чинь Малахи гэдэг консул байгаа. За консул гэдэг нь болохоор төрийн тэргүүн гэх юм уу? Тийм. Инквизитор нь болохоор шүүгч гэсэн шүү дээ, тий. За тэгээ Малахитай тааралдан. Тэгээ Малахи болохоор Саймонд маш дургу, ихэмсэг, хямсгар
нэгэн сүдрийн ангууч ерөнхийлөгч байдаг. За тэгжэл инквизитор гарч ирнэ. Шинэ инквизитор томилогдсон байгаа. Тэг инквизитор гэх юм бол Саймад маш илдгээр ханддаг. Тэгээд ийм жоохон намхан, пагдгар, хөвгөлтэй царайтай тийм хүн байгаа. За тэгээд инквизитор Саймоныг дагуулад гардийн портлын хаалга тишээ зүглэн харин Алигийг болохоор буцаа гэж хэлдэг. Ингээд Саймон инквизитортай явж байтал Саймоныг шоронд аваачаад хорчихно. Яагаад шоронд хорж байгаа вэ гэхээр инквизитор Саймонд хэлэхдээ Лайтвудийнхэн Валентины тагнуул гэж чи мэдүүлэг өгөө. Тэгхийн бол чамайг шоронгоос суллаа зогсохгүй гэрлүүч нь 9 минут явуулна гэж хэлдэг. Гэхдээ мэдээж Саймон Лайтвудийнхнээс урахгүй. Тэгээд Саймоны бодлыг өөрчлөхийн тулд Саймоныг шоронд хориод зогсохгүйгээр ямар ч цус өгөхгүйгээр өсгөж тарчлахаар шийддэг. За Клэрийг үүдхмэл Саймон Идрис байгааг мэдхгүй, Саймоны үүдхмэл Клэрийг Идрис байгааг мэдхгүй. Тэгээд Саймон анх удаа бодохдоо Джейсийн зөв байжээ гэж боддог. Клав бол Клэрийг бараг зажлахгүй залхих юм байна гэдэгт санал нийлдэг байгаа. За гэсэн хэдий ч Алиг Саймоныг хүргчээд Магнус бинлүү галт захиа явуулдаг. Зүгээр цаасан дээр захиа бичээд тэгээд галаарч дагаад явуулчихсан мэлээ. Тэгсэн чинь хариу нэрэхтэй Саймон юусоо Нью-Йоркод ирээгүй. Ямар ч портал хаалга нээгдээгүй гэсэн хариу ирдэг. Тэг үүнийг Алиг Джейст хэлэх гээд гэрлүүгээ очоод номын санал руу орсон чинь Клэри Джейс хоёр чанга орилдоод хэрлэж байна. За Клэрийг авдах юм бол өглөөн сэрсэн чинь Люк байхгүй. Брослин гэдэг сүрэгт очиж нэгдгээр явсан. Брослинд нь болохоор хүн чонын сүрэг мөрөг амьдардаг юм байл та. Ингээд Клэри Аматисийн шүүгэнээс сүдрийн ангуучдын тулааны хувцсыг олж өмсгөөд тэгээд хүмүүсээр залгаж байгаа Пенхалаугийн гэрт очоод Джейстэй уулзгаар болдог. Тэгээ Клэри Пенхалаугийн гэрт очсон чинь Изабель ягаад ч юм Клэрийг дээшээ гаргадаг. Тэгээ Клэри би ахтайгаа уулзгаар ирлээ, Джейстэй уулзгаар ирлээ гэсэн чи Изабель чамайг Джейс ирэхээ болсон гэж бидэрт хэлсэн шүү дээ. Гэхэд Клэри Джейс худлаа ярьж байгаамаа. Джейс надаа албаар явах цагийг худлаа хэлсэн гэж хэлээд Изабелийг түлхээд дэше гарна. Ингэхдээ Клэри анх удаага Себастьянтай танилцсан. Себастьяныг хараад Клэри нэг л танил юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ нэг их зүйл бодохгүйгээр дэше Джейс рүү очноо. За ингээ номын сэнгээ хаалыг онгоолгоод орсон чинь Джейс Алианатай үнсэлцээ зогсож идэг. Алианагийн бараг ингэр заамын задлж гсэн торон хөхний даруулга нь харагдаж марагдаад ер нь жоохон эвгүй болчихсон зогсож идэг. За ингээ Клэри хараад шокнд орно. Тэгээд Джейс Клэрийг хараад ууралж эхэлнэ. Чи юугаа хийж энд ирж байгаа юм бэ? Яагаад энд байгаа юм бэ гэж Джейс Клэрийг уурлана. Клэри хариуд нь чи яагаад надад худлаа ярьж байгаа юм бэ? Яагаад би Идрис ирж болохгүй гэд хэрэлдээд байжсэн. Тэгэхэд Джейс Клэрид хэлэхдээ чи бол амиа ичсэн хувай бодогч амтан. Чамаас болж бүх асуудал гардаг. Чи зүгээр л яваад өгөх юм бол энд бүх хүмүүс амар амгалан 50 байх гэдэг наа гэж хэлдэг. Тэгээ Клэри Джейс гомдоод яваад өгнө. Джейси гэвсний дараа Алиг Джейст Саймоныг гардад хориод зогсохгүйгээр ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг хэлдэг. Тэгээ Джейс ууралсандаа Пенхалаугийн цонхыг гараараа цохоод хаагалжхнаа. Ингээ Джейсийн гар цус болоход Алиг Джейсийн гарнаас шилийн үрцгийг төөж аваад боож өгдөг. Тэгээ Джейс чи зүгээр рүүнийгийн эдгээгч рүүнийгээр намайг эдгэж болохгүй мүү гэсэн чи Алиг үгүй ээ. Чи жоохон өвдөж өвчин мэдэрч өөрийнхөө бурууг бодох ёстой гэж хэлээд энгийн мөнди шиг түүний шархыг эдгээхийг нь хүлээнэ гэж хариулдаг. За ийм зүйл болоод байж итл Клэри гомдоод гарсан штэ. Тэгсэн чинь замд нь Себастьян тарнаа.
Себастьян Клэритэй танилцаад Клэригийн сэтгэлийг жоохон үргэж инээлгдэг. Ингээд Себастьян Клэрийг Амадисид хүргэж өгөхөр болно. Клэрийг өвдөх юм уу сэтгэл санаар унсан учраас шинэ найзтай болж байгаадаа баярлаачгүй, гомдоочгүй зүгээр л хантай байсан. Тэгээд Себастьяны хувьд Клэрийг яагаад заавал Идрис ирсэн бэ гэж асууад Клэри эхэндээ юу ч хэлдэггүй. Гэхдээ яг гэрлүүг орохоос өмнө Себастьяныг хараад жоохон өрөвдөнгүүтэй. Би Рагнар Фил гэдэг нэртэй шиддэнтэй уулзахаар ирсэн юм аа. Тэр шиддэн миний ээжэд туслах ямар нэгэн зүйлийг хийж чадна гэж хэлдэг. Клэрийг гэртээ ороод унтаад өгнө. Тэгээ мэдээж Амадисаар загнуулна. Яг бол Клэри Амадисаас нууцаар гараад явчихсан байхгүй юу? Тэгээ Амадис үүнээс очиж хүссэн үедээ гарч болно гэж хэлдэг. Клэри унтаад байж л хин нэгэн түүний цонхыг чулуугаараа зохид сэрэнэ. Дөнгөж өөр цайжаадаг. Клэри цонхоор хартал Себастьян зогсож байна. Тэгээд цонхоороо буугаад ирээ гэж хэлдэг. Харин Себастьяны хувьд ирсэнд Клэри маш их гайхна. Тэгээд чи зүгээр хаалганд хүрээд ирээ гэж хэлээд хаалга руу очиж Себастьянтай уулзна. Себастьян Клэрид хэлэхдээ би Рагнар Филийг хаануудыг мэдчихлээ. Хойлоо очиж уулзъя гэж хэлээ. Тэгээд Клэри түүнтэй хамт явнаа. Клэри Себастьян хоёр мориор явдаг. Себастьян моринд маш сайн. Тэгээд Клэрийг сандлаад явнаа гэсэн үг. За тэгээд Рагнар Филийн гэрт очдог. Тэгсэн чинь Рагнар Филиш Магнус бийн тэнд зогсож байна. Себастьян түүнийг Магнус гэж мэдгүйгээр Рагнар гэж бодоод Клэри битээр туслаач гэж хэлэх гэж байтал Магнус ичи дээрээ Себастьяныг хөшөө болгоод хувирагчна. Тэг Клэри Магнуст ууралтал Клэрид нэгэн зүйлийг харуулдаг. Тэгсэн чинь Рагнарын гэр нь боснуулчихсан байдалтай байж байна. Тэгээд Рагнар өөрөө өгсөн байдаг. Рагнарыг хин нэгэн хурж ирээд алсан гэж Магнус хэлдэг. Тэгээд яг Рагнар өгөхөөс өмнө Магнус ирж таарсан. Тэгээд Магнус хэлэхдээ Клэригийн ээж маш ухаалаг. Тийм учраас Клэригийн ээжийн хорны ерөнгийг агуулсан ном Клэригийн ээжд байгаа гэж хэлдэг. За энэ ном бол цагаан ном. Саарл ном гэж байгаа, цагаан ном гэж байгаа. Саарл ном бол бүх рүүнээ байдаг сүдрийн ангуучдын тал бичиг болсон ном. Харин цагаан ном бол маш ховор, ердөөл ганцхан хувь байдаг ном байгаа. Энд бас бүхэл ич эдийн шившлэг, рүүнээ зэргийг агуулдаг ийм хүчрхэг ном байгаа. Тэгээ Магнус Клэритэй тохиролцсон. Чи надад тэр цагаан номыг олж ир. Хариуд нь би чамд ээж чи итгэж өгөө гэж хэлдэг. Тэгээ Магнус хэлэхдээ Jocelyn магадгүй тэр номыг өөр номон донд нуусан баха. Тэгээд Валентины хизээч сонирхгүй тийм ном гэж хэлдэг. Тэр нь магадгүй эзэгтэй нарын гэрийн хоолны жор гэсэн ном байж болно гэж хэлдэг. Jocelyn-ийн ээж чинь хүлээ аягийг хүзэр нууж байсан шүү дээ. Тийм учраас цагаан номыг ном дотор нуухад ямар ч асуудал байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ Клэри тэгвэл тэр номод хаана байгаа юм бэ гингүүд Fairchild-ийн эдлэн шатчихсан учраас одоо магадгүй Валентины амьдарч исэн Вэландын эдлэнд байгаа баха гэж хэлдэг. Гэхдээ Вэландын эдлэн рүү очих хэцүү юм байна л да. Хамгааллын шившлэгтэй хэн болон очиод байж чаддаггүй. Гэхдээ нэг л очиж чадах хүн одоогор байгаа. Энэ бол Jace Вэланд. За ингээд Клэри Себастьяныг буцаагаад хөшөөнөөсөн гаргахыг хүсдэг. Магнус хариуд нь Себастьян юу ч хэлэхгүй шүү гэдэг амлалтыг аваад Себастьяныг хөшөө байхаа болиулнаа. За тэгээд Себастьян Магнусаас Клэригийн зүйлийг гойход Магнус худлаагаасаа зөвшөөрөхгүй дүрсгэн тэгээд эднийг хөөнөө. Себастьян Клэри хоёр буцаж явж явах зам Себастьян нэгэн газар ирж зогсдог. Тэгсэн чинь тэр нь Fairchild-ийн эдлэн байна. Өнөө Валентины хадам ээж аваагаа шатаагаад явдаг тэр эдлэн байгаа штэ тий. За тэгээд тэрэндээ мэдээж Клэриг ахыг ч гэсэн шатаагаад явдаг. Өөргөө ч гэсэн шатаагаад явдаг гэж гардаг. За энэ талаар бол дараа нь тодорхой болно. За тэгээд Клэри түүнийг хараад маш сэтгэл санаагаар унана, шаналж идэл Себастьян Клэрийг өмсөж орхино. Клэри ч гэсэндээ гайхаад
үнсэлсэн. Гэтэл гинт маш муухай мэдрэмж төрнө. Тэгээ болно. Тэгээд Клэри Себастьянд үгүй би хүсэхгүй байна гэж хэлээд Себастьян Клэригийн гарыг маш чанга бариад яагаад гэж хэлдэг. Маш их ууралсан байхын Клэри хараад гайхна. Тэгсэн Себастьян гинт биеэ эзэмдээд за ойлголоо. Тэгвэл би чам буцаад хөрөөд өгөө гэд гэрт хөрөөж өгнө. Клэри гэртээ сэтгэл санаа нь хэцүү болчихсон. Арай гэртний хурж иртэл Джейс байж идэг. Тэгээд Джейс Клэри хоёр жоохон ярилцаад эвлэрэгчэн болно. Клэри өнөөдрийн болсон явдлыг Джейс хэлээ Вэланд эдлэн рүү явахыг санал болгоно. Ингээд Клэри Аматисийн галтгоонд өнөө авьяасаараа порт лалгыг стилигээрээ нэгээд тэр хоёр Вэланд эдлэн рүү очдог. За хүн болгон ингэж чадахгүй гэдгийг та бүхэндээс хэлхэн зүйтэй. За ингээд Клэри Джейс хоёр Валентины эдлэн рүү очиж Валентины номын сангаас эзэгтэй нарын хоолны жор гэдэг номон дундаас цагаан номыг олж авнаа. Тэгсэн Джейс Клэрид нэг зүйл хэлдэг. Энэ дээр байгаа номнуудад аав намайг юусоо хүргдэггүй байсан. Тэгээ би нэг удаа нэг номыг аваад унсан чинь намайг зодсон гэж хэлдэг. Тэнгүүт нь Клэри Джейсийн сэтгэл санааг өргөхөд бүх номын санд байсан номнуудыг нурааж эхэлнэ. Джейс гайхаж агаад бас хамтдаа нурааж эхэлнэ. Ингээд би бинтийгээ тоглоо сэтгэл санааны өргөөд байж л гівхэнд аимшигтай чахарсан чимээ гараад гайхаад байжсэн чинь номын сангийн ханан дээр нүх гарч ирнэ. Тэгээд доошоо буух шаттай байдаг. Клэри Джейс хоёр шидэд гэрлээ бараад доошоо бууж эхэлнэ. Тэгсэн чинь маш олон хүн амьтны яс байдгаа. Бодвол Валентины туршилтын газар бололтой. Тэгсэн чинь нэгэн овоолсон даав байдаг. Тэд даавг сайн хараад байсан чинь даав биш сахиусан тэнгэр хоригдсон байж идэг. Нэгэн пентаграм сахиусан тэнгэрийг Валентин төгжээд, хориод, хүлээд бараг 20 жил болчихсон байдаг. Тийм олон жил хоригдсон учраас сахиусан тэнгэр маш ядруу, эцэнхий, туранхай харагддаг. Ингээд сахиусан тэнгэр буюу Энжел Клэри Джейс хоёрт үзэгдлүүдийг үзүүлж эхэлнэ. За Валентин Жослин хоёр болохоор би биэндээ хайртай болоод гэрэлсэн байгаа ч тийм. За тэгсэн чинь Жослины хувьд бол жирэмсэн байдаг. Валентин Лилит гэдэг нэртэй чөтгөрийг пентаграм дуудаж оруулж ирээд түүний цусаас аваад хамтдаа халаад Жослинд өгдөг. Тэгээд Жослин хүн болон чөтгөрийн ирлээс хүүхдийг төрүүлнэ. Тэр хүүхдүүд бол ямар ч хүн чанар гэж зүйл байхгүй болно гэдгийг бол Валентин Лилит анхааруулсан боловч Валентин таагүй. Тэгээ өөрийнхөө хүүхдийг чөтгөр болоод хувиргацсан гэсэн. Тэгээд энэ үзэгдлийг харуулдаг. Тэгээ дээрэс нь Жослин цагаан номыг эзэгтэй нарын хоолны жор гэдэг номд нууж байгаа үзэгдлийг бас харуулдаг. Тэгээд дээрэс нь Валентины сахиусан тэнгэрийг эрүүдэн шүүж байгаа үзэгдлийг харуулнаа. Валентин сахиусан тэнгэрт уурладаг. Чи надад яагаад энийг хэлэхгүй байгаа юм бэ? Би хэлтэл чин чамайг хорж тамалнаа. Яагаад сахиусан тэнгэр биднэрийг доод ертөнцийнхэн шиг хүчтэй болгоогүй? Яагаад хүн чон шиг хурдан эдгэрдэг, хүчрэхэг, яагаад цус сорогчиг мөнх настай, яагаад фэри шиг ид хидтэй болгоогүй юм бэ гэж уурлж идэг. За ингээд бүх үзэгдэл дуусна. Тэгээд сахиусан тэнгэр Джейстэй нэг зүйл ярилцах шиг болно. Тэгээд Джейс Клэрид хэлэхдээ чи пентаграмыг тайлаа гэж хэлдэг. Тэгээд Клэри пентаграмыг тайлдаг. Тэгсэн чинь сахиусан тэнгэр чөлөөлөгдөөд Джейс рүү харна. Джейс халааснасаа Серафим мэлд гараад ирнэ. Тэгээд Итрэл гэж хэлээд Серафим мэлдээ гараад ирнэ. Сахиусан тэнгэр тэр илтийг аваад өөрийгөө зоогоод амиа хорлцдог гэсэн. Тэр сахиусан тэнгэрийн нэрийг Итрэл гэж нэрлэдэг ахнэ. За ингээд сахиусан тэнгэр өгчихсөн чинь өнөө Вэландын эдлэн тэр чигрээ нурж эхэлнэ. Яг бол сахиусан тэнгэрийн амтаа эдлэнгийн байр холбоотой байжээ. Эдлэн нурж эхлэнгүүд Джейс Клэри хоёр арай гэрш нэг дээшээ гараад зүхтэж цонхоор үсрээд ам гарч чаднаа.
Ингээд Джейс Клэри рүү хараад би нэг л зүйлийг ойлголоо. Би яагаад ийм муухай бодлыг өдийг хүртэл тээж ирээ, тэр бодол нь одоо хүртэл намайг салахгүй ирээд аваа гэдэг учраас олоо гэж хэлдэг. Тэг Клэри гайхаад харсан чинь яагадгүй би чөтгөрийн хүүхэд юм байна. Би чөтгөр юм байна. Тийм учраас би чамайг хүсдэг юм байна. Тийм учраас би чамайг дүрсэн дүүгээ гэж мэдсээрэж шунаж хүсдэг юм байна. Чамайг хайрлсан хэвээр байгаа юм байна гэж хэлдэг. Тэг Клэри хариулахдаа чөтгөр хайрлаж чаддаг гэж юу гэж хариулдаг. Тэгсэн ч гэсэн Джейс тоодоггүй. Тэгээд Клэрийг үнсэж эхэлнэ. Тэр хоёр бие бинийгээ үнсэж, таалж бараг л ертөнцөөс тасрах шахна. Тэгээ Клэри Джейсийн цамцыг талаад, Джейс Клэригийн ингэр замын задлаад байжэд л нэгэн төмөр зүйл Клэригийн нүцгэн арсанд хүрээд Клэри цочно. Харсан чинь Моргенштерний удам залгсан бүгж байгаа. За энэ бол мөнгөн бүгж Моргенштернийх нь л зүгдэг байсан бүгж байгаа. Энийг Валентин Джейст өгсөн байжээ. Джейс харин Валентины талаар мэдснээс хойш тэр бүгжийг зүүхэ болоод зүгээр л үзүндээ зүйл болгоод зүүдэг болчихч. Тэг Клэри Джейс хэлэхдээ одоо хойлоо байх хэрэгтэй. Яагаад гэвэл хойлоо ахан дүүс гэж хэлээд болилнаа. Тэг Клэри Джейсээс асуув. Чи чөтгөрийн гаралтай биш байсан ч гэсэндээ надаа хайртай намайг хүсдэг гэж хэлж чадах уу? Чи зөвхөн өөрийгөө чөтгөрийн гарлаа гэж бодсон учраас л намайг хайрлах гэж бодож байна. Ингээд чи намайг ашиглах чинь гэж хэлдэг. Тэгээ Джейс хүлэмжшэрдэггүй. Тэгээ тэр хоёр жаахан маргалдаад тэгээд буцаад Аликент руу явахаар болноо. За үүмэний үеэр Клэригийн стилийн алга болчихсон. Тийм учраас тэр хоёр буцаад Аликент руу алхаж явахаас аргагүй болно. Тэгээ Вэландын эдлэнгээс Аликент хүртэл 4-5 цаг явдаг байх нэ. Джейс Клэри хоёр явсаар байгаад Аликент руу эртэл бүх зүйл нэг л өөр байдаг. Яасан бэ гэсэн чинь бүх чөтгөрийн хамгаалалтай цамхагуудын гэрэл нь унтарчихсан. Тэгээд хот галд автаад шатж байгаа юм шиг улаанаараа эргэлдээд байж гинэ. Клэри Джейс хоёр гайхаад хараад байжсэн чинь хажуугаар нь маш олон тооны хүн чон сүрэг давхилдаж өнгөрнөө. Ерөөс учрыг олохгүй. За тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь энэ бүх зүйл болохоос өмнө юу болыг харуулна. За Пенхалаугийн эдлэн Изабель, Алик, Себастьян, Алена нар болол байж идэг. Тэгээ Максас унтчихсан агент босч ирээд Изабель нэг зүйлийг хэлнэ. Изабель, чөтгөрийн цамхаг руу хүн авирч болд юм уу гэж асуув. Тэгсэн Изабель, Макс чи юу яриад байгаа юм бэ? Юугаа чөтгөрийн цамхаг руу хүн авирч яах вэ? Чи зүгээр унтаа гэж хэлнэ. Тэгээ Макс итгэдэггүй. Ингээд Изабель Макстэй маргалдаад байж итэл гинт Пенхалаугийн цамхыг нэгэн чөтгөр аглаад ороод ирнэ. Тэгээд Аленыг аваад цухтаачна. Изабель шууд Аленыгийн араас хамгаалах гад аврах гад гүн тэгсэн чинь тэр чөтгөр Аленыг хүчрхийлэгчдэг. Амиргааз тэгээ Изабель тэр чөтгөртөө тулж идэл Алена босч ирээд тэр чөтгөрийг маш олон удаа хутгалаад алж өрхнөө. Ингээд Алена зүхтаагаад яваад өгнө. Изабель Аленыг араас гүйжснаа Пенхалаугийн эдэл нь эргэж ирээд юу болсныг бусдаа хэлнэ. Тэгээд хотоор дүүрэн чөтгөр болсон энэ тэнд хүмүүсийг алж байгааг дүрсэлж хэлдэг байгаа. За Алик гэх юм бол гарч Аленыг хайж олохоор болдог. Тэгээд эдлэнг буцаагаад хамгаалахаар болно. Тэг хамгаалтын рүүнийг Себастьян зурж идэг. За мөн өнөө хагарсан цонхны хагархайг модоор тогтоогоод хааж идэг. Энэ үед Изабель дээшээ гараад бусад зэвсгнүүдээ авчрахаар явна. Өрөөлөг ороод зэвсгнүүд аваад буцаад буугаад ирсэн чинь хав харахгүй болчихсон чивчмээгүй байж идэг. Изабель гайхаад Макс гэж дуудсан боловч Макс юусаа хариулдаггүй. Тэгээ Изабель галтхооны өрөөл орсон чинь Себастьян зогсож байна. Тэгээ Себастьян Изабелийг хараад инэмсэглэн Изабель Себастьян Макс хаана гэж хэлэхэд Себастьян юу ч хэлэхгүйгээр
Изабелийн толгойг алхаар цогж орхино. За ингээд Алик гарч ирнэ. Алик гэх юм бол газраар явах юмч боломжгүй яагаад гэвэл бүүн чөтгөрүүд байгаа учраас байшингийн дээврүүдээр дамжиж өсөрч дүүлж явдаг. За ингэж явж байгаа Магнустэй таарлана. Магнусыг хитэн чөтгөрүүд алах гэж байхад Алик хамгаалаад тэр хоёр хамтдаа чөтгөрүүдийн эсрэг тулдаж эхэлнэ. Ингэж байхдаа тэр хоёр бие бинтийгээ уулзраа олоод үерхээр болдог байгаа. Сайн байгаа шүү. Сүдрийн ангуучид тулж явахдаа хүртэл амьдралаа яхаа шидэж идэг. За Клэри Джейс хоёр хот руу орж ирнэ. Тэгсэн чинь тэднэр лөө нэгэн чөтгөр дайрнаа. Тэр чөтгөр нь болохоор өөрийгөө хувилдаг. Хувилах тусмаа улам том болж хувиргадаг тийм чөтгөр байдаг. Джейс Клэри хоёр ялагдахын даваан дээр нэгэн чон гарч ирээд тэр чөтгөрийг алж орхино. Тэгээд Клэри Джейс хоёр тэр чонтой тулдах гад байж л тэр чон Мая болоод хувирчихна. Тэгээд Мая Люк Идрисийн сүрэгтэй тохиролцоод бүх хүн чон бусад доод ертөнцийнхнийг урайлаад энэ дайнд оролцохоор болсон гэж хэлдэг. Тэгээд сүдрийн ангуучид туслахаар доод ертөнцийнхэн хаасайгүй ирсэн байгаа юм байна. Ингээд доод ертөнцийнхэн сүдрийн ангуучид бүгд хамтдаа чөтгөрийг устгаж байгаа гэж хэлдэг. За ингээд бүгдээрээ хаана байгаа вэ гэхлээр хилэлцээрийн танхимд байгаа. Хилэлцээрийн танхим гэдэг нь болохоор хотын төвд байдаг сахис нэнгэрийн хөшөөтэй талбайн дэргэд байдаг танхим байгаа. Шилэн танхим гэж ойлгож болно. Дээвэр нь хүртэл шилэн бүх зүйлийг харах боломжтой. За ингээд бүгдээрээ тэр хилэлцээрийн танхим руу очихор болоод Маятай хамт явнаа. Хилэлцээрийн танхимд ирсэн чинь Магнус байж тэг Клэри Магнус нөгөө цагаан номоо өгдөг. Тэгсэн чинь Себастьян гарч ирээд саад болоод янз бүрийн зүйл асууж шалгаад байдаг. Тэг Клэри гайхаад энэ чамд хамаагүй гэдгсэн чинь сая уурладаг. Тэгм Клэрийн үнэ хэлнэ. За үнэхээр энэ бол Рагнер биш ээ. Энэ бол Магнус. Тэгээ би түүнд ном олж өгсөн юм а гэдгээ хэлж орхино. Тэгсэн чинь Себастьян Клэрид хэлэхдээ за Клэри чи наашаа хүрээд ирээ. Би чамд хойлохнаа уулзах хэрэг нэхэд Клэри гинэд нэг л сонин мэдрэмж төрөөд эхэлнэ. Тэгсэн чинь Джейс Алик нар бас хүрээд ирдэг. Ингээд байж л Себастьян Клэрид Саймоныг Идрис байгаагаар зогсохгүй шоронд байгаа гэдгийг Клэрид хэлсэн байсан. Тэгээ Клэри бас энд Джейст уурлахад Джейс бол зөв болгож тайлбарсан. Яг бол Саймоныг Клэри бодохдоо ерөөсөө Идрис ирэх хүсэлгүй байхад нь Джейс албаар Саймоныг Клавд барьж өгөх гэж авчирсан гэж бодсон. Гэхдээ Джейс тайлбарлахдаа үгүй ямар ч арга байгаагүйгээд орхигдогчдын дайрлалын талаар хэлэх Клэри зөвөр ойлгуулсан байсан. Харин энийг энэ Себастьян зүгээр л Клэрид Джейсийн буруу болгож тайлбарлсан байсныг Клэри гинэд санаад Себастьянд итгэхээ болж эхэлнэ. Тэгэд гисэн чинь өнөөх гард нь шатаж эхэлсэн байдаг. Тэг Клэри Саймоныг хаагаад яагаад Саймон энд байх байгаа юм бэ гэхэд Клавийн консул бол инквизитор доод ертөнцийнхэнд дургүй учраас зүгээр тэндээ шатаж өгөхэй гэж орхиод өөртөө зүхтаад хилцээр нэгэмд ирсэн байгаамаа. Тэгвэл Клэри заавал Саймоныг аврах ёстой гэж хэлээд явахыг хүсдэг. Тэгээ Себастьян хамт явъя гэж хэлсэн. Гэхдээ Джейсээс бид хамт явна гэж хэлдэг. Тэгээ Себастьян Джейс хоёр жаах маргалдаг. Тэгээд Клэрид Себастьян хэлэхдээ чи айлыг сонгоо гэж хэлнэ. Тэгээ Клэри би ахтайгаа хамт явна гэж Джейстэй хамт явахаар болдог. Ингээд Джейс, Алик, Клэри нар Саймоныг аврахаар гард руу явнаа. За Саймоны хувьд гэх бол хажуудаа нэг хөрштэй. Хөршийг нь Самуэль гэдэг. Тэгээ Самуэль Саймонд үргэлж тусалж элдэв зүйлийн зөвлөгөө өгчээсэн байгаа байхгүй. Тэгээ Саймоныг өлсгөж тамалж исэн штэ. Джейс Саймоныг шоронд хоригсныг мэдснийхээ дараа Саймонтай ирж уйлзаад түүнд цус авчирч өгөхөр болдог. Тэгээд Изабель хөөхөн халуун савнд шинэхэн цус игээд Саймонд өгч яг л имлэгт хүн эргэж байгаа юм шиг байдгаа гэсэн үг.
За ингээд Джейс, Клэри, Алик 3 гардад ирсэн гар шатаад нилийн дуусгаж идэг. Тэгээд Саймон бол утаанд хордоод хахад цацаад байж идэг. Тэгсэн Джейс сараалжин төмрийг нь салгаад Саймоныг гаргаж ирнэ. Тэгээ явчихсан чи Саймон миний хурш Самуэль тэнд байгаа. Самуэлийг бас гаргах хэрэгтэйгээд тэгээд Джейс ба Самуэлийг аварч өгнө. За ингээд бөөнөрөө явах гээд байжсэн чинь өнөө Самуэль нь явахгүй. Намайг эндээ үлдээ гэж хэлдэг. Тэгээд Самуэлийн царайг харсан чинь өнөөх нь юу Самуэль хожж байна. За хожиг бүгдээрээ санаж байгаа байх. Нью-Йоркийн хүрээлэнгийн ахлагч байсан шүү дээ. Ингээ бүгдээрээ шоконд орон Джейс шууд хожиг сүрдүүлнэ. Хутга бариад чи яагаад намайг Валентины хүү гэдгийг хэлээгүй мэ гэхэд хоодч би мэдээгүй. Валентин хүүтэй гэдгийг мэдсэн боловч би яг аль хүн гэдгийг мэдээгүй гэж сонин зүйл ярьдаг. Тэгсэн чинь нэг зүйлийг хоож тэдэнд хэлдэг нь үхлийн зэвсэг гэж байгаа. За үхлийн 3 зэвсэг байдаг. Энэ бол үхлийн аяг, үхлийн элд, тэгээд үхлийн тол. Гэхдээ хоожийн судалснаар үхлийн тол бол Идрис байгаа. Тэр тусмаа зүгээр тол бол биш. Үхлийн тол бол лин нуур гэж хэлдэг. Өнөө Клэригийн живдэг нуур. Клэри нууранд унахад шил ботарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж хэлсэн штэ. За ингээд учир нь олдоод Валентин тэгвэл лин нуурыг үхлийн тол гэдгийг мэдсэний дараа юу болох вэ гэж асуудал хожиг нэг утга нисж ирээд алж өрхнө. Тэр нь хэний шийдсэн утга гэхээр Себастьян. Тэгсэн Себастьян Валентиныг тагнуулжээ. Тэгээд Джейс Себастьян руу дайртал Себастьян шууд Джейсийг аваад хан руу шидэж өрхнө. Джейси нэг ясна хугараад хан руу унана. Тэгээ Алик ном сумаа онлоо Себастьяныг харавтал Себастьян сумнаас нь бултаад Аликийн номыг булааж аваад хуугалж өрхнө. Тэгээд яг Алик алхаж идэг тэгж хэлэхдээ өнөөдөр ч азтай өдөр шүү. Лайтвуудын нэгийг өнөөдөр би дуусгасан. Одоо хоёр дахь нь гэж хэлээд алах гэж байтал Саймон хурж ирээ Себастьянд соёогоо шигтгэж орхино. Саймоны хувьд гэх юм бол хожиг бидснээс хойш жоохон холдчихсан байсан. Ингээд Саймоны ачаар Себастьян зүхтэн бас Джейсас Себастьяныг айлгснаар Себастьян ямар ч байсан зүхтнаа. За ингээд Саймон, Клэри, Джейс, Алик дөрөв буцаад хилцээрийн танхимлаа очдог. За тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь Макс нас барчихсан байдаг. Өнөө 9 настай Лайтвуудынхний баг дүүн. За маргааш өглөө боллоо. Клэри Аматесын сэрнэ. За Валентин болж төрүүдээ буцаагаад авчихсан байдаг. Тэгээд Клавийнхан хуралцаар байгаа маш олон хүмүүстэй алдсан. Бас хүүстэй оршуулж идэг. За Лайтвуудынхний гэх юм бол Максыг оршуулж идэг. Клэри сэрээд яг юу болсон талаар, цаашдаа юу хийх талаар бодоод байжсэн. За тэг ямар ч байсан Лайтвуудын нөр очоо гэж бодоод тэдний төр байрлаж байгаа нэгэн байшин руу хурж очноо. Тэр нь болохоор сүүдрийн ангуучид чөтгөрийн дайралтаас хойш ихэнх нь дөрөө явчихсан. Тэгээ нэг дөрөвсөн сүүдрийн ангуучдын байшин Лайтвуудынхан байрлаж байгаа. Яагаад Пинхалаугийн байрлах байсан бэ гэхээр муудалцсан гэсэн үг. Чиний үеэл чинь миний хүүг алчглаа гэд муудалцсан гэсэн үг байна шүү дээ, тэ. За тэгтэл Джейс Клэритэй нэг л ярьж өгөхгүй муухай зан гаргаж идэг. Дээрэс нь Изабель өөрийгөө буруутгаад би дүүгээ хамгаалж чадсангүй гэж буруутгаад өрөөсөө гарч ирэхгүй Максийн оршуулгын аслалт ч явдаггүй. За тэгээ Саймон Изабелийг аргадъя гэж бодоод орсон. Тэгээ Изабелийн өрөөнд ортол Изабель гартаа нэгэн зүйлийг бариад сууж идэг. Тэр нь модон цэрэг байгаа. Энэ бол Джейсийн тоглодог байсан модон цэрэг. Тэгээ сүүл Джейс Макс бэлгэлсэн бахнэ. Тэгээд Изабель хэлэхдээ Максыг олоход гартаа энэ модон цэрэгийг атгасан байсан. Магадгүй модон цэрэг түүнийг аварна гэж бодсон байхаа. Харин энэ модон цэрэг биш, би түүнийг аврах ёстой байсан маа гэж хэлээд уйлдаг.
Саймон Изабелийг аргадах гэтэл Изабель шууд Саймоныг тэрврээд орон дээрээ орноо. Тэгээд надаа яг одоо юу хэрэгтэй байгаа чи мэдэж гинөө гэж хэлдэг. За тэг юу болсон нь бол баг ойлгомжтой байлгүй дээ те. За Клэри буцаж хор болно. Тэг Клэриг бол Джейс хөргөж өгдөг. Тэг Клэри өрөөнд ороод яг унтах гад байжсэн. Тэгсэн чинь Люк орж ирээд буцаад Клавийн хуралд очих хэрэгтэй гэдгийг хэлээд явдаг. Люк болон Аматис хойлоо яваад өгөн Клэрийг ганцаарх надад байшинд үлдээгээ гэсэн үг. Тэгээ Люк гэх юм бол Саймоныг ирж сураад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэсэн чинь Изабелтэй байгааг нь мэдээд хурж ирэнгүүтээ Клэрид ингэж хэлдэг. Клэрийн санаа зовлогоо Саймон маш сайн байна гэж хэлдэг. Ингээ Клэрийг ганцаархнаа унтах гад өвчтөл цанхоор нь нэг хүн ороод ирнэ. Клэрийг гайхаад өсрөө болсон чинь Джейс байдаг. Тэгээ Джейс хэлэхдээ Клэрид анх удаага би чамд хайртай гэж хэлдэг. Тэгээ Клэри догтлоод би ч гэсэн хайртай гэж хэлнэ. Ингээ би бидээ сэтгэлээ илчилсэн ч гэсэндээ төрсөн ах トゥ ус учраас яах чаргагүй. Ингээ Джейс Клэригээс гуйна. Ганцхан удаа чиний дэргэд унтахыг надад зөвшөөрөөч. Зүгээр л чиний гаднаас бариад нэг өглөөг хамт огтхыг хүсэж байна гэж хэлдэг. Клэри зөвшөөрөө тэрээр нэг орон дээр зэрэгцэж хөвтөө зөөр гараагараасаа байралцаад яг л үлгэрс гардаг хүүхдүүчиг гүн нойронд автаж унтаж орхиноо. Маргааш өглөө Клэрис ирэхэд Джейс байхгүй болчихсон байна. Клэри маш их гайхна. Джейсийг хайцсан болоо гэж бодоо байтал нэгэн зурус байдаг. Тийм үү? Валентины бүгж байна. Өнөөх Моргенштерний мөнгөн бүгж. Джейс Клэрид энэ бүгжийг өгөхдөө би энэ бүгжийг өөрийнхөө гарнаас салгана. Өөрөөсөө салгана гэж юусоо бодож байгаагүй. Гэхдээ энэ нь дээр гэж би бодож байна. Гэхдээ энэ бүгшнээс илүүтэйгээр би чамаас сална гэдгийг бүр төсөөлж чадахгүй байна. Яагтвэл би чам тийм их хайртай гэж хэлдэг. Ингээд Джейс яваад өгчээ. Джейсийн хувьд өөрийгөө чөтгөрийн гарал үүсэлтэй гэдгийг мэдснээс хойш Валентиныг зогсоож чадах нь ганцхан би юм байна гэж бодоод Валентины араас мөрдгөр болно. Тэгтээ яаж мөрддөг вэ гэхээр Клэригийн цамцсан дээр цусан талб байдаг. Тэр цусан талб нь Себастьяны цусан талб. Ягам нөө хилцээрийн танхимд авах Себастьян хурж Клэритэй ярилцаад байж итл Себастьянаас дуссан цус Клэригийн цамцсан дээр толб болоод үлдчихсэн. Тэгээд тэр цамцнаас нь Джейс утас сугалж аваад Себастьяныг мөрдгөрөлдөг. Себастьяныг олно гэдэг нь Валентиныг олноо л гэсэн үг шүү дээ. За Клэри айд сандраа доошо бодол Изабель омлет хийгээд зогсож идэг. Тэгээд Клэри Изабельд Джейсийн захиаг үзвэл Изабель нэгцүүл хийхгүй сууж идэг. Тэнгүүд Клэри Изабель руу уурлаад чи надад дургуйж болно. Гэтэ Джейс чиний ах эцтэй Джейс амиа бидний төлөө зориулах гээд явсан байна гэхэд Клэри гэж Изабель түн рүү хараад чи юу ч мэдгүй сүдрийн ангууч төвдөх юм бол өхөл гэдэг бол амьдралынхаа нэг хэсгээ. Джейс өхөр явсан байна. Би түүнээр маш их бахархаж байна. Тэр бидний төлөө хийх ёстой зүйлээ хийх л болно. Харин бид ч гэсэн өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийх л болно гэж хэлдэг. За ингээ маргалтай байжсэн чинь хаалгаар нэгэн орж ирнэ. Тэг Клэри эргээд харсан чинь Жослин Фрей зогсож байна. Жослиныг Магнус ерөндөгөөр нь ангаагаад буцаагаад Идрист портал хаалгаар авчирсан байх л дээ. Ингээд Жослин Клэритэй харж талгардаг. Клэри эхлээд баярлдаг. Гэтэ дараа нь уурлаж гомдож эхэлнэ. Клэригийн өвдөх юм бол сүдрийн ангуучийн тулааны явцтай зогсож байгаа шүү дээ. Ингээд Жослин охиноо хараад шоконд орно. Тэгээд чи наатаха юу өмсөө зогсоод байгаа юм бэ гэж хэлэхэд Клэри ээж рүүгээ хашгирч орилж эхэлнэ. Та яаж надаас энэ бүхнийг нууж чаддаг вэ? Надаас бүхнийг нууцласнаар энэ нууцлсан зүйлүүд чинь намайг орхичин гэж бодсон юм уу? Та яаж намайг ингийн мөндий болоод үсгэж чадваа гэж хэлээд гүгээд гараад яваад өгнө. За ингээд гардийн толгой дээр хурж ирээд сууж идэг. Гард бол үнс нуран болоод балгас болчихсон байгаа. Тэгсэн чинь Саймон хурж ирнэ. Тэгээд Саймон Клэриэд ярилцсанаа. Тэгээд Клав хурлаж байх үед нэгэн зүйл болдго нь юу вэ гэхээр
Валентин ороод ирдэг. Гэтэ буулгар дүрсээр орж ирнэ. Тэгээ буулгар дүрсээр орж ирэнгүүтээ хүмүүсийг ятхан синхруулж эхэлнэ. Бид нэр доод ертөнцийнхэнтэй хамтарч ажиллах тулдах эсгүй та нар маргаашийн шүн дүн гэхэд хариугаа өгөөд хэрвээ бууж өгөх юм бол би та нарыг яасан ч гэмтээхгүй, яасан ч алахгүй. Хэрвээ бууж өгөхгүй байх юм бол би та нарыг яасан ч өршөөхгүй бүх чөтгөрийн айрмуудаар нэг хүнд бараг 1000 чөтгөр оногдох хэмжээгээр чөтгөрийг та нар руу дайруулнаа. Тэгээ та нар устж алголноо гэд айлгаад байж идэг. Тэгсэн чинь нөгөө инквизитор чинь Валентин руу гүйж очно. Валентин буулгар дүрсээр ирсэн гэдэг нь юу гэхээр зүгээр л хий дүрс гэсэн үг байхгүй юу? Гэхдээ хүмүүстэй ярьж хэлж чадна. Тэгээ өөрөө юу хийж байгааг бас жинхэнэ бие нь мэдж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ буулгар дүрсээр гэх юм бол юу ч хийж чадахгүй зүгээр л хийх болсон болохоор хүмүүс нэг аагаагүй. Гэхдээ инквизитор Валентин руу очиод чи юу юм бэ? Чи ихэд хинбэ? Би инквизитор байна. Инквизитор бол хуулийг тогтоогч ч юм уу хууль зөрчигч гэд Валентиныг элдв үгээр хэлээд байж идэл Валентин шууд нэг гараа инквизиторын зүрхэн тушаа хийж орхино. Ингээ Валентины гар мошиграад инквизиторын цээжнээс зүрхийг нь суглаад гараад ирнэ. Ингээд инквизитор үхэдгийн өмнө хэдий буулгар дүрс байсан ч гэсэндэ Валентин инквизиторын зүрхийг амьдаар нь сугалж алдаг. Энэ талаар Саймон Клерээр ярилцаад байж байна. Клери жийж догомдоод толгодод уйлаад сууж байгаа шүү дээ. Тэгсэн Клери гинт нэг зүйлийг ойлгоно. Доод ертөнцийнхэн сүүдрийн ангууч нар холбогдох ёстой. Ингээд сүүдрийн ангууч доод ертөнцийнхэн партнер болсноор доод ертөнцийнхний хүч сүүдрийн ангуучид шилжинэ. Сүүдрийн ангуучийн хүч доод ертөнцийнхэнд шилжинэ гэсэн үг. Үүнийг холбогч рүүнийгээр зурж холбоно. Ингэж чадах юм бол бид нэр чөтгөртэй толдоход илүү дээр болно гэдгийг мэддэг. Ингээ Клери яагаад заавал Эфрэл сахиусан тэнгэр надад Валентины атаархсан түүнийг тамлж байгаа хэлсэн үгсүүдийг үзүүлсэн бэ, сонсгосон бэ гэдэг учрыг олдог. Валентин хэлжсэн шүү дээ. Эфрэлээс яагаад та нар намайг ийм сул дараа болгож бүтээж байгаа юм бэ? Яагаад сүүдрийн ангуучд доод ертөнцийнхний хүчийг авч төрөөг юм бэ гэж хэлж яадаг. Ингээд Клери учрыг нь олонготой шууд хилцээр танхим руу гүйж орноо. Саймон араас нь дутсан ч гэсэн хэрэгж чаддаг. Манай Клери ер нь юм болохоор л гүгээ авчдаг гэх юм л дээ. Тэгээд Себастьян Клерид хэлжсэн бүх зам хилцээрийн танхим төргнэгээд тэг Клери өөр юу ч мэдэхгүй ч гэсний замаар гүйсээр хаад хилцээрийн танхимд хурж ирдэг. Тэгээд эндэр дээр гараад хүмүүст нэгэн зүйлийг харуулна. Би шинэ рүүнээ зохион бүтээж чаддаг гэхэд хэн ч итгэдэггүй. Тэгсэн чинь Клери баталж нотлохын тулд яг одоо би та нар шинэ рүүнээ зохиож үзүүлээгээд нэгэн рүүнийг гарн дээрээ зурж орно. Тэгсэн чинь хүн болгон өөр нэр хэлээд уулга галддаг. Тэгээд Аматис шууд эндрлөө урж ирээд Стивен гэж арилдаг. Стивен болохоор Аматисын хуучин нөхөр. Валентины баруун гар байсан. Тэнгүүд Стивнийг Аматисын нөхөр байх боломжгүй гэж Валентин үзээд тэр хоёрыг салангуудаа Стивнийг Силин гэдэг нэртэй эмэгтэйтэй солихсан бахнэ. Гэхдээ Аматис нөхөртөө маш их хайртай байсан бахан л те. Тэгээ Кларигийн зурсан тэр рүүний ямар учиртай рүүнэ вэ гэхлээр Клариг хүмүүс харж байгаа те. Тэгээ харж ангууд Клари хүмүүсийн нүдэнд яг тухайн хүний хамгийн хайртай хүнийхэн дүрд хувирж харагдана гэсэн үг. Жишээлбэл Аматисын хувьд Клари Стивен болж харагдсан байна шүү дээ. За ингээд тэр хүн нь өгсөн ч амьд ч Клари хамгийн хайртай хүнийхэн л дүрд хувирч чадах ийм рүүнийг зохиосон. Ийм рүүнээ хаанч хизээж байгаагүй гэдгийг сүүдрийн ангуучид бүгдээрээ мэднэ. Яг бол сүүдрийн ангуучид рүүнийг маш сайн мэддэг. Нэг ч рүүнийг орхигдуулахгүй мэддэг гэсэн үг. За ингээд сүүдрийн рүүнигийн хүчийг хараад Клерид итгэн. Тэг Клери холбогч рүүнийг та бүхэнд хийж өгнө. Ингээд нэг сүүдрийн ангууч нийт доод ертөнцийнхэн хоорондоо рүүнэгээр холбогдоод бие биендээ хүчээ хуваалцаад чөтгөрүүттэй тулдах боломжтой гэж хэлдэг. За мэдээ Кларигийн хэлснийг шууд зөвшөөрч гэж байхгүй. Консул бол эсэргүүцээр байдаг. Тэгээ Клавийнхан дахиж хурлахаар шийднэ. Клави гэх юм бол зөвхөн консул ганцаараа шийдвэр гаргахгүй. Заавал хуралдаж шийдвэр гаргадаг юм байна л да. За тэгсэн Клари
Хэлцээрийн тэнхмийн гадаа Саймонтай хамт хүлээгээд байж л Жослин хурж ирнэ. Тэгээ Жослин Клэрэгтэй ярилцахаар болно. Нөгөө Клэрэг Жослинч ярилцаж амжаагүй байгаа штэ. Хэрлэж арилцаад хоёр тишээ болоод яваад гисэн. Клэрийг зогтаагаад яваад гисэн. Тэгээ Саймон хол очоод Клэрэг Жослин хоёр хоёлаа ярилцдаг. Жослин Клэригээс уучлахгүй наа. Намайг үнэхээр уучлаарай. Би чамд өмнөний хэлээгүүд намайг уучлаарай гэж хэлээд өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгнө. Жослин ярихдаа би Валентинд маш хайртайсан. Би үнийгээ үүсэхгүй. Би үнэхээр хайр сэтгэлтэй учраас түнтэй суус юм аа. Валентин хизээж намайг хүчилж суугаагүй. Эхний жил бид хоёр маш аз жаргалтай байсан. За харин намайг Валентинтэй суухад ганц эсэргүүцчихсэн хүн нь Майдлин гэдэг өнөөх нас бардаг найз нээжээ. Гэхдээ бусад бүх хүмүүс Жослиныг дэмжижсэн. Тэр байтугай Жослин хар багасаа хайртай байсан Люк хүртэл Жослиныг дэмжсэн бахна. Надаас илүү сайн үнтэй сулаа гэж баярлсан бахнэ. Жослин жирэмсэн боллоо. Тэгсэн чи гівгэнд нэгэн маш муу зүйл болдго нь Люк хүнчэнд хазуулдаг. Ингээд Валентин Люкийг амиа хорлож өгсөн гэж Жослинд хэлснээр Жослин сэтгэл санаар унна. Жослин Валентины өгсөн урамлын хандтай эмийг өдөр болгон уудаг байжээ. Валентин Жослинд хэлэхдээ энэ чиний сэтгэл санааг дээрлдүүлнэ гэж хэлсэн боловч дээрлдүүлэх нь байтугай уламд ордуулж хардаар зүүдэлж маш их хэцүү байсан. Тэгээ Люкийг алдсан тэр гашуудлаасаа болоод бүр хэдэн сар гэрээсээ ч гараагүй гинэ. За тэгээ байжсэн чинь Жослины хувьд хүүгээ төрүүлдэг. Тэгээ хүүгээ төрүүлсэн чинь хүүгээ хараад шууд голдог. Яагаад гэвэл чөтгөрийн нүдтэй хүү төрсөн. Өөрөөр хэлбэл миний хүү биш, надаас чөтгөрийн гарал үүслэх хүн төрсөн гэдгийг Жослин анх хараад л шууд мэдсэн байдаг. Гэхдээ Жослины ээж мдээгүй хүүг нь асраал явж байдаг. Жослин хүүгээ шууд голоод маш ихээр үзэн яднаа. Үүнийг мэдээж Валентин мэдж байгаа. Тэгээ багч болов их нартай хийсэн зүйлдээ харамсаад түүнд дахин урмлын эмийн ханд өгнө. Энэ удаа Жослинд сахиусан тэнгэрийн цусны хандтай эмийн хандыг өгч хэлнэ. Энэ үдэн харин Жослин хевлэдээ Клэрийг тээсэн байжээ. Үүнийгээ Валентинд хэлээгүй, өөрөө ч анх үедээ мэдээгүй байж. За ингээд Жослин гинтл толгоон сэргээд эхлэн магадгүй тэр сахиусан тэнгэрийн цустай ханднаас л болсон байх. Тэгээд нэг өдөр хүүхдээ уйлах юм сонсогдноо. Жослин гайхна. Жослины хүү ерөөсөө уйлдаггүй. Тэгээ хүүгээ уйлж байгаа болов уу гэж бодоод өрөөлн очоор л хүүн 50 унтчихэдэг. Тэгээ Жослин тэр уйлах чимээг дагаа явж идэл зойр дээр хүрээдэрнэ. Тэгээ зойрын түлхүүрийг аваад ортол маш амжигтай зүйлсийг харнаа. Хагас биеийн өнгөн зоосон цутгагдсан хүн чон. За тэгээд фэри, цус сорогч гэд бүх доод ертөнцийнхнийг баг ингээд цуглуулчихсан. Тэгээ Валентин туршил хийж идэг бүгдийг тамлаад. Тэгээд бүр тэнэглэл биччихсэн. За энэ цус сорогчийг тэдэн удаа жадалсан чинь тэдэн хормын дараа эдгэржийн дараа нь ингэж өөрчлөгдөж гэсэн нэг тийм тэмдэглэлүүд өөрл бичсэн байсан гэж аахгүй. Тэгээ Валентины нэг тэмдэглэлийн дээр байсан Жослин унссан чинь Валентин чөтгөрийн ээжийг пентаграм дууж ирүүлээ. Түүний цусыг аваад ханд найруулж эхлээд өөртөө эргэлсэн байна. Тэгсэн чинь хүчтэй болохоос өөр нөлөө үзүүлээгүй. Тэнгүүд ураг бүрлдсэн цагаас нь эхэлж ашиглах юм бол илүү үр дүнтэй гэж бодоод Жослин жирэмсэн болсны дараагаар Жослинд ашигласан. Ингээд үр дүнд нь хүн төржээ. Хүүдээ Жонатан гэдэг нэр өгсөн. Жонатаны хувьд гэх юм бол ямар ч хүн чанаргүй гэдэг нь анханасаа л ойлгомжтой байсан. Тэг үүндээ маш их харамсаж дахиж хүүхэд дээрээ ийм туршил хийхгүй гэдгээ шийддэг. Ингээд Жослин сэтгэл санаар унсан учраас түүнийг нүрэхийн тулд сахиусан тэнгэрийн цустай ханд бэлэж өгч байгаагаа бас хэлдэгэ. За ингээд Жослин бүгдийг мэдээд гэхдээ Валентинд юусоо мэдэгддэггүй. Тэгээ Люкийг ч гэсэн амьд байгаа гэдгийг олж сонсон гутаа Люк руу очдог. Ингээд Люк Жослин хоёр Валентины төлөвлөгөөг үгүй хийх, тойргийн бослохыг дарах өөр төлөвлөгөө зохиож эхэлнэ.
Тэгээд Jocelyn бол Валентин энэ бүгдийг мэдчихүйдэхээс өгтлээ ажилласан. Тийм учраас Рагнартай холбогдоод нэгэн хорны жор авдаг. Тэгээд тэр хороо найруулад өссөн үедээ Валентин өөрийг нь хэрэг эсрэг ямар нэгэн зүйл хийжсэн мэдх юм бол уунаа гэж бодоод биедээ хадгалж байна. За тэгээ энэ талаараа Мадлен тал хэлдэг гэсэн ийм зүйл болсон. Тэгээд би яг л Мадлен чинь Валентиныг эсрүүжсэн ганц хүн шүү дээ, тийм учраас Мадлен зүйл нь Клэрэд хэлсэн байгаа байхгүй. За ингээд Jocelyn Luke хоёр төлгөө боловсруулад яг хилцээрийн гэрээ байгуулах өдөр Валентин тойргийнхны хамт Клавийг устгах гэж байтал баахан доод ертөнцийг дагуулж ирээд Люк Клавтай хамтарч Клавийг аварч тойргийн ихэнх гишүүдийг алаад Лайтвудийнх нь л өшөөгдөж хож харагдаж Валентин харин өөрийгөө өгсөн мэд дүр хэсгэж шатаасан байгаа. За тэгсэн чинь Клэри ингэж боддیں۔ Яагаад ч энэ Джейс биш ээ? Таны төрүүлсэн хүү тийм чөтгөрлөг байсан бол Джейс харин ч эсэргээрээ шүү дээ гэж хэлэхэд Jocelyn би Джейсийн тухай яриаггүй байна. Би Jonathan-ийн тухай ярьж байна. Джейс бол Jonathan биш ээ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Джейс Клэригийн төрсэн ах биш. Тэгээ Jocelyn тэгвэл Jonathan хин бэ гэвэл Sebastian гэдгийг хэлдэг. Тэгээ Клэри та яаж мэдж байгаа юм гэсэн чинь Валентины тагнуул маш хүчтэй. Тэгээ чөтгөрийн цустай тийм хүн гэвэл Sebastian л гэж таад. Тэгээ Sebastian чөтгөрийн цустай учраас хамгаалтын цамхагийг идэхгүй болгож чадсан байна л те. Аликантегийн хамгаалтын цамхагийг яаж идэхгүй болгодог гэхээр чөтгөрийн цусыг Аликант руу орж тусааснаар идэхгүй болгон гэсэн. Гэхдээ ямар сүдрийн ангууч тэмцэл хийхгүй дээрээс нь ямар чөтгөр тэр цамхаг ажиллагаа тохиол Аликант руу орж ирээ өөрийнхөө цусыг тусааж чадахгүй. Гэхдээ Sebastian сүдрийн ангууч учраас хизээж хүссэн цагтаа орж ирээд тусаагаад тэр цамхагийг идэхгүй ажиллахаагүй болгож болохоосаа. Тэгээ Sebastian үнийгээ чийсэн. Үүнийг хийж байгааг нь Макс ч харсан байна штэ. Нөгөө цамхаг руу хүн авирж исэн гэж хэлдэг те. За ингээд Jocelyn бүхнийг яриад санаа амардаг. Тэг Клэри Jocelyn-ыг уучлаа. Хамгийн гол нь Джейс түүний ах биш гэдэгт Клэри маш их баярлан сугаар айдаг. Яагад бол Джейс хөргөө чөтгөрийн гарлаа гэж бодоод Валентиныг дийлэх ганц хүн гэж өөртөө итгээд Валентиныг устгахаар түүний яраас цар ганцаархнаа явсан байгаа шүү дээ. За Джейсийн хувьд гэх юм бол өнөө мөрдөгч рүүнэгээрээ мөрцөр байгаа Себастьяныг олж авна. За гэхдээ нэг агуу төрж ирдэг. За тэр агуудаа нуугтаад бидсэн чинь Валентин Себастьянаар хоорондоо ярилцсанаа. Дээж төлөвлөгөөнийхөө талаар ярилцсан. Валентин бол өхлийн цорын газ үлдсэн зэсэг олоо шидэт талийг лин нур гэдгийг хожжийн амнаас мэдээ Себастьян очиж хэлсэн байгаа штэ мэдсэн байгаа. Тийм учраас лин нур руу очиж зан үйл хийгчээдэг. Ямар зан үйл вэ гэхээр сахиус нэнгэрийг дуудах зан үйл хийгчээдэг. За сахиус нэнгэр яаж дуудаг вэ гэхээр өхлийн аяыг барьж агаад нуурны ирэг дээр очоод нэгэн цусаар дахил өргөөд тэгээд дуудах байх нэ. Жохон эвгүй сонсож аваад сахиус нэнгэртэй жохон холбоогүй сонсогдоод байгаа. За гэхдээ яг хуу ийм зан үйл хийж байгаа. Тэгэд сахиус нэнгэр ирнэ. Эрэнгүүд нь ганц зүйлийг хүсэх хэрэгтэй. Тэгвэл ямар зүйлийг хүсэх вэ гэсэн чинь Валентины хүсэл нь өөрийнх нь талд араагүй бүх сүдрийн ангуучдыг орхигдогч болгож хуургах. Үүний тулд сүдрийн ангуучийн рүүнийг нь арилгаад зүгээр л энгийн орхигдогч болгож хуургах. Дээрээс нь бүх доод ертөнцийнхнийг устгах тийм хүслийг хүсэх гэж байгаамаа. Тэгээ Джейс үнийг мэдээд хурдан Люкт хэлэх хэрэгтэй гэж бодсон боловч Валентиныг явсны дараа Себастьян Джейс чи зүгээр нуугдсан газараас гараад ирээ гэж хэлдэг. Ингээд Джейс Себастьян хоёр бие бинтгээ тулдаж эхэлнэ. За тэгсэн Джейс мэдээ Себастьяныг ялахгүй. Тэгээ Джейс шууд Себастьяныг боогоод ухаалдуулчихдаг. Ингээд Джейс нэг сэрсэн чинь Себастьян Джейсийн гарыг хүлчихсэн нэгэн зүйлийг харуулж чаддаг. Тэгээд ууг нь Валентин маргааш шүн дунд гэхэд хариу хэлэхгүй болж тэрийг явуулна гэж хэлдэг штэ. Гэхдээ Себастьян шүн дунд болохоос хамаагүй өмнө чөтгөрийн армийг Джейсийн нүдэн дээр суллаж орхино. Тэгээ бүх чөтгөрүүд Себастьяны Моргенштерний элдийн хүчээр суллагдаж Аликанте руу Идрис рүү дайралт хийнэ. Тэгээд Джейс бол үнэхээр шоконд ордог.
Себастьян Джейсиг алаагүй шалтгаан нь энэ чөтгөрийн армийг харуулах гэсэн байна л да. Тэгээ яг одоо би чамайг аллаа гэж хэлэг. Тэгсэн чинь Джейс чи ямар аим хаа юм бэ? Чи хүлээд өнийг алхаж штэ. Чи зүгээр наттай тулалд тэгээд би чамд алуулъя гэж хэлдэг. Тэгсэн чинь Джейс ингэж хэлсний дараагаар Себастьян өнөө Моргенштерний элдийг өргөөд Джейсийг шууд цавчиж орхино. Джейс дахиад ухаалаа онч. Тэгээ Джейс дахиад сэрсэн чинь гадаа голын ирэг дээр сэрдэг. Тэгээ Себастьян чи одоо ямар болоод ухаалт юм бэ гэж хэлэнгүүтээ Джейсийг босгож ирнэ. Себастьян Моргенштерний элдийг өргөхдөө Джейсийг биш харин Джейсийн гавыг тасалсан юм байна л да. Ингээд тэр хоёр тулж эхэлнэ. Джейс болохоор жижигхэн жичлүүр хутгнаас өөр юу ч байхгүй Серафим элд нь алга болчихсон байдаг. За ингээд Себастьянууд Моргенштерний элдтэй Джейс жичлүүр хутгатай тэр хоёр тулж жагаад эцэст Себастьян Джейсийг ялаад Джейсийн зүрхэнд өнөө хутгаа зоож өрхнөө. За тэгээд Себастьян Джейсийг өөх гэж бахад нэг зүйлийг хэлдэг нь юу гэхээр чи миний дүү биш. Клэрэл миний дүү. Чи үнэндээ хэн ч биш. Чи Веланди хүүч биш, Валентины хүүч биш гэж хэлдэг. Ингээд Джейсийг яг хутгалаад хутгаа эргүүлээд авч байтал араас нь нэг зүйл орж ирээд Себастьяны хутаг барьсан гарыг нь буугаар нь тасалж орхино. Джейс гайхаарч юм бол алтан ташуур барьсан Изабель байдаг. Изабелийн хувьд гэх юм бол Джейсийг Валентины хүү биш гэдгийг мэдээд Джейст үүнийг хэлэх гэж мөн Джейсийг аврах гэж араас нь ирсэн байдаг. За тэгсэн чинь Себастьян гайхаад өвдсөндөө уурлаад цаашаа яваад өгнө. Тэгээ Изабель Джейсийг эдгээгч рүүнийгээр эдгээгээд байжсэн чинь Себастьян хурж ирээд Изабелийг шууд Джейсийн дээрээс аваад тэр хоол шиднэ. Тэгээд шидэнгүүтээ Изабель буцаад босох гэж байтал хавирга руу өшөглөөд хавиргуудыг хуулна. Тэгээ Изабель бүр уйлна. Тэнгүүд Себастьян Изабелийн өнөөх алтан ташуураар Изабелийг ороолгож эхэлнэ. Бүр амар газтай дүнсийг гараа таслуулчаад юу ч болоогүй юм шиг те. Тэгээ зүгээр тасалсан тэр бугууныхаа ормыг болохоро нэг ороолтоор боцсон байгаа хгүй. За тэгсэн чинь Джейс арай гэж нэг мөлхөөд газраас чичлүүр хутгаа олж амнаа. За Себастьян Джейсийг өдөө Джейстэй тулж байхдаа нэг зүйлийг хэлдэг нь Валентин чи бид хоёрыг зэрэг өсгсөн. Би Моргенштерний эдлэн чи Веланди эдлэнд өссөн. Гэхдээ би чамайг байдаг гэдгийг мэддэгээс нь чи намайг байдаг гэдгийг мэдээгүй байсан. Чи бол өрөвч зөөлөн сэтгэлтэй хүнд чирэггүй юм даа. Чамд өрөөл сэтгэл готарч исэн гэж хэлдэг. Тэгээ Себастьян хэлэхдээ миний 9 насны төрсөн өдрөөр хүний нуруунд нэгэн цэг байдаг. Тэр нь ямар цэг вэ гэхээр тэр цэг рүү хутгаар дүрх юм бол нурууны нугас болон зүрхний амин цэгийг нь оноод тэр хүнийг шууд ухал хүрүүлдэг гэдгийг надад зааж өгсөн. Харин чи 9 насны төрсөн өдрөөр юу авсан бэ гэж хэлээд шоолж идэг байхгүй юу? За тэгсэн чинь Джейс арай их нэг мөлхөж очоод өнөө өөрийг нь хотголж исэн хутгийг бариад Себастьян цаашаа хараад Изабелийг ташуураар ороолгож байх үед нь Себастьяны ар нурууг хутгаар зоож өргөнө. Ингээд Себастьян нэг зүйл хэлэх гэснээ амнаас нь цус гараад нүдэн том болоод унан тийм хөрсөөр агаад голын ирэг дээр очиж үхэтхийн амьсгал нь тасарнаа. Тэжээс бодохдоо ах минь дээ 9 насныхаа төрсөн өдрөөр хоёлаа адилхан бэлэг авчдээ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл түрүүний хэлсэн цэгрүүн Джейс хатгаж алсан гэсэн үг. Валентинууд хитрхи хэрцгий агаастай те өөр хүүхдүүдтэй 9 насныхаа төрсөн өдрөөр зүр хүнийг яаж чууд алах вэ гэдгийг зааж идэг. Тэр нь зүгээр л 9 насны төрсөн өдрийнх нь бэлэг гэж хэлж байгаа байхгүй юу? За ингээд байжсэн. Тэгээ Изабель болохоор Джейсийг ер нь бол эдгээгээд Джейс ч гэсэн Изабельд туслаад тэгээ Изабель бүх болсон зүйлсийг Люк дэлгээр явдаг. За тэгээд Джейс өөр тишээ явнаа.
За Клэригийн хувьд гэх юм бол ээжтэйгээ ярилцаа дуусч итэл Люк гарч ирнэ. Тэгээ Клав хуралдаад Клэригийн саналыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэнийг мэдэгдэнэ. Клэриг хэлэлцээрийн танхимд ороод Рүүнийг хэрхэн зурх талаар тайлбарлана. Анхны туршигчид нь Жослин болон Люк нар болж таардаг. За яагаад гэх юм бол Жослин сүүдрийн ангууч, харин Люк хүн чон. Өөрөөр хэлэх юм бол сүүдрийн ангууч доод ертөнцийн нэг төрөлтөн хүнийг сонгоод хамт партнер болно гэсэн үг. Ингээд Рүүнийг зурснаар тэд хамтрагчид болоод бие биенийхээ хүчийг хуваалцнаа гэж ойлгож байна. Ингэснээр сүүдрийн ангууч хүн чон шиг хүчрэхэг, за тэгээд цус сорогчийг хурдан эдгэрдэг фэри шиг хөшүүн мөнхийн ич иттэй болж хувирна. Тэгээд хамтдаа чөтгөрийн айрам эсрэг тулалдахад дөхөн болно гэж үздэг. Ингээ Клэригийн холбогч Рүүнийг бие биенээ олоод партнерууд нь зурж байх үед Рафаэл тэднэр дээр хурж ирнэ. Рафаэл бол цус сорогчдын тэргүүн байгаа. Ингээ Рафаэл хэлэхдээ шөнийн хүүхдүүд Клавтай хамт тулалдахад бэлэн байна. Харин нэг болцолтой тэрний үг гэвэл өдрөөр явагчийг биднэрт өг гэж хэлнэ. Мэдээж Люк үүнийг зөвшөөрөхгүй Рафаэлийг явуулдаг. Харин Саймон Рафаэлийн хэлснийг нуцаар сонссон байдаг. Ингээд Клэриг эндрээс бууж ирэхэд Саймон түүнийг хөнгүү газар аваачаад Клэрид хэлнэ. Би заавал явах ёстой. Яагадгүй л би бол цус сорогч. Хэрвээ Клав энэ тулаанд ялах юм бол шинээр байгуулагдах ертөнцид цус сорогчид ямар ч орон зай байхгүй болно. Харин энэ нь надаас болсон гэж би бодохыг хүсэхгүй байна гэж хэлнэ. Клэри хэдийгээр эсэргүүцсэн ч гэсэндээ Саймон нэгэнд явахаар шийдсэн байдаг. Ингээд Саймон Клэригээс өөрт нь Кайны тэмдгийг зурж өгөхийг хүснэ. За Кайны тэмдэг гэж юу вэ гэхлээр Кайны тэмдэгтэй хүнд хэрвээ халдах юм бол 7 дахин их гисгэлийг бүтээгч өгнө гэж бичвэрт дурдсан байдгийм байна. За ингээд Клэри стилигээ аваад Саймон дээр зурж эхэлнэ. Уг нь бол доод ертөнцийнхэнд ерөөсөө Рүүнээ зурж болохгүй. Гэтэ Клэри энэхүү Рүүнийг зурж байгаа учраас Саймоныг алахгүй зурж байгаа гэсэн үг. За мөн холбогч Рүүнийг ч гэсэн Клэри тэднэрт зориулж гаргасан учраас тэднэрт ямар ч хор өнөөл учруулахгүй байгаа гэж ойлгож болно. Ингээд Саймон Маятай хамт доод ертөнцийнхний хамгийн сүүлчийн төлөөл болох шөнийн хүүхдүүд рүү очно. Рафаэл түүнийг хараад яг алах гэж байдаг. Тэгсэн Саймон дохон дээрх Кайны тэмдгийг Рафаэл харуулна. Тэгсэн Рафаэл гинэт айгаад түүнд хүрэхэ болно. Хин ч амьдралынхаа туршид 7 давхар гисгээл хүртхийг хүсэхгүй гэж Рафаэл хэлнэ. Гэхдээ шөнийн хүүхдүүд нэгэнт амлсандаа хүрэх ёстой учраас бид нэр тулаанд оролцоно гэдэг. Харин Саймоныг шөнийн хүүхдүүдтэй хамт тулаанд оролцохыг Рафаэл шаардна. За сүүдрийн ангуучдын ертөнцийн хувьд хэмээл зөвхөн 18 хүрсэн хүн сүүдрийн ангууч насанд хүрсэн гэж тооцогддог. Тийм учраас Изабель тулаанд оролцохооргүй байдаг. Алик л тулаанд оролцохоор байдаг. Мэдээж Аликийн алтан партнер бол Магнус байгаа шүү дээ. За Клэригийн хувьд гэх юм бол бусдыг хараад ажиглаа сууж идэг, түнд хийж чадах зүйл байхгүй. Магнус портал хаалга нээгээд эхнээсээ ахуулаад холбогч Рүүнигээр холбогдсон партнеруудыг Фрослины тал руу илгээж идэг. Ингээ баг багаар явсараад Клэриг ганцаархнаа хэлцээрийн танхимд үлддэг байгаа. За ингээ Клэри хэлцээрийн танхимд юу хийхээ мэдэхгүй гуниглаад сууж байтал нэгэн зүйл болдго нь юу вэ гэхлээр асар их чөтгөрийн айрмын сүүдэр дээгүүр нь явж өнгөрөхдөө хэлцээрийн танхимын шилэн дээвэр бут үсэрдэг байгаа. Ингээ Клэри өөрийгөө шилнээс хамгаалаад байж байтал гаднаас консул орж ирнэ. Консул орж ирээд хуруунда байсан бөгжөө 3 удаа эрүүлэхэд Валентины буулгар дүрс гарч ирдэг. Валентин их л ондуучсан янзтай би сахиусан тэнгэрийг дуудах гэж байлаа. Чи намайг яах гэж дуудаж байгаа юм бэ гэж хэлэхэд консул охиных нь хийсэн холбогч Рүүнигийн талаар Валентинд хэлнэ. Харин Валентин хариуд нь консул минь дээ энэ ямар ч ач холбогдолгүй гэдгийг чи мэдэн шүү дээ. Би сахиусан тэнгэрийг дууссаны дараагаар түүнээс нэг хүслийг хүснэ. Тэр нь юу вэ гэвэл бүх сүүдрийн ангуучдыг орхиг тусад болгож хувирахыг хүсэх болно. Гэтэ мэдээж миний талд орсон сүүдрийн ангуучдыг зүгээр өнгөрөөн л дөө гэж хэлдэг. Мөн үүний хажуугаар бүх доод ертөнцийнхнийг устгахыг хүснэ гэдгээ хэлдэг.
Тэгээд Валентины дүрс алга болно. Клэрийн талаар сонсоод шоконд ороод нуугдаад зогсож байтал Хьюго гэдэг Валентины тижээвэр амтан хэрэг Клэрийг олоод харждаг. Хуржрээ Клэрийг тоншиж эхэлнэ. Тэгсэн Хьюгог өнөө консул чинь өшөглөөд ухаан алдуулчихна. Тэгээд Клэрийг багалзуурдаад хизэнээс хойш энд байсан хэр ихийг сонссон талаар нь асуугаад байцаагаад байж байтал өнөө ухаан алдсан хэрэг чинь босч ирээд консулыг учир зүггүй дайрж гарнаа. Консулын өвдөхмөл хэдийгээр айж сочирсан ч гэсэндээ Клэрийг тавиад хэрээтэй үзэлцгээр шийддэг. Гэсэн хэдий ч хэрээ түүнийг зай завсаргүй тоншиж эхэлдэг. Консул айсандаа бүдэрж унаад нэгэн шилний ирмэгт хоолоогоо зоогоод өгчгдөг. Клэри боддог. Валентины тижээр амтныг хөшгөлгөөс өмнө сайн бодгол ээжтэй гэж харамссан янзтай бодноо. Ингээ Клэри Магнусын нээсэн портал хаалгаар Лин нуурын тишээ шилжинэ. За Лин нуур нь ямар учиртай нуур вэ гэх юм бол Валентины сахиусан тэнгэр дуудаж байгаа нуур гэж ойлгож болно. За Саймоны хувьд гэх юм бол тулаанд оролцож идэг. Өнөө Себастьян чинь товлсон цагаас ирч төрүүдийг сулчихсан. Ан маань ач тач үзэлцээд бүгдээрээ тулдаж байдгаа. Саймон тулаан дунд юу хийхээ мэдгүй зогсож байтал нэгэн аимшигтай чөтгөр түүн рүү дайрдаг. Саймон айсандаа нөхрөө унахад тэр чөтгөр араас нь хурж ирнэ. Харин нэгэн сүдрийн ангууч гарч ирээд тэр чөтгөрийг устгадаг. Тэгээд Саймоныг гараа өргөөд л нүхнээс шууд татаад гаргаад ирнэ. Тэгээд тэр сүдрийн ангууч инээмсэглээд та нарын хүүчч агуу юм аа. Би чамайг нэг татаад л тэр гүнзгий нүхнээс гаргаад ирлээ гэж хэлээд Саймонтай баг саг зүйл яриад байж байтал нисдэг чөтгөр хурж ирээд өнөөх ярьж байсан сүдрийн ангуучийг Саймоныг аварсан тэр сүдрийн ангуучийг хумсаараа зоогоод дэшээ алаад аваад явчихдаг. Саймон гинт ухаарад тулдах ёстой гэж бодоод хажуудаа байсан нэгэн чөтгөрлөө соёогоо шигтгдэг. За Клэригийн хувьд гэх юм нэг сэрсэн чинь нуур ирэг дээр байж идэг. Хажууд нь Валентин зогсож байна. Клэри Валентин руу уурлаад хашгирах гэтэл юусоо ярьж чаддгүй. Тэгээ Валентин Клэрийг үхлийн ил дээр алах гэж байдаг. Яагаад Клэрийг алах гэж байдаг вэ гэхлээр тэр төрсөн охиноороо дахил өргөж цусаар нь сахиус нэнгэрэг дуудах зангуулд ашиглах гэж байдаг. Яг Валентин үхлийн илдээ өргөө Клэрийг алах гэж байтал Валентин илдийг хэн нэгэн цохиж унагаад Клэри хартал тэр нь Джейс байна. Джейс Валентин руу Моргенштерний элдийг сонгодог. Валентин түн рүү айж цоцорсон байдалтай харахад Джейс би таныг алж чадна гэж хэлнэ. Харин Валентин чи эцгийг алж чадах уу гэж хэлэхэд Джейс би бүх хүнийг мэдсэн. Та миний эцэг биш. Харин миний төрсөн эцгийг та яасан бэ гэж Валентинаас асууна. Валентин үнэн хэрэгтээ жоохон айсан харагддаг. Ингээд Джейс Валентиныг яг алах гэж байтал Валентин ягаад ч юм үхлийн элдийг гартаа барьчихсан Джейсийг хутгалж дүрж орхиноо. Ингээд Джейс үхэтгийн үнэн. Клэригийн нүдэн дээр Джейс амьсгал хураадаг. Ингээд Джейсийн цуснд булхсан үхлийн элдийг Валентин аваад явж өнөөх зан үлээхэж сахиусан тэнгэрийг дуудаж эхэлнэ. Валентин ямар нэгэн шившлэг хилээд үхлийн элдийг Лин нуурын усанд дүүрж идэг. Тэгээд бас нэг шившлэг хилээд үхлийн аягийг нуур руу шиднэ. Дараа нь шившлэг хилээд үхлийн элдийг нуур руу шиднэ. Клэри энэ бүгдийг холоос харж байгаа юм шиг л ширтэж байна. Тэгж байгаад гівгэнт Джейстэй хамт үххийг хүснэ. Тэгсэн ч гэсэндээ Джейс түнд итгэжсэн гэдгийг санангуудаа ямар нэгэн зүйл заавал хийх ёстой, сүдрийн ангуучдыг заавал аврах ёстой гэж бодоод илгээрээ мүлхэж эхэлнэ. Валентин Клэригийн хүзүүнд нь чимээгүй болгох, чимээгүй ахын дүүсээр тавьдаг рүүнийг зурсан байсан. Мөн гар хөлийг нь ч гэсэн хүлсэн байсан учраас Клэри мүлхэж явахаас өөр аргагүй байсан гэсэн үг. Клэри илгээрээ мүлхсөөр байгаад пентаграм зурсан талбайд очдог. Тэрхүү пентаграм сахиусан тэнгэрийг төгжиж байгаад Валентин хүслээ хэлдэг юм байна л да. Клэри пентаграм дээр байгаа Валентины нэрийг дараад өөрийнхөө нэрийг стилигээрээ зурж орхино. Валентин яслаа гүйцээхэд сахиусан тэнгэр гарч ирнэ. Маш үзэсгэлэнтэй, цасан цагаан, далавчтай, алтлаг өнгийн рүүнэтэй сахиусан тэнгэр гарч ирнэ. Түүний нэрийг Розель гэдэг. Розель гарч ирээд 1000 жилийн өмнө Джонатан Шаро-Хантерс намайг дуутахад би түүнд сүдрийн ангуучдыг бүтээж өгсөн. Би өөрөө цусыг түүний цустай холиод үхлийн аягт хийгээд түүнд уулгаснаар анхны сүдрийн ангууч бүтсэн. Харин Валентин Моргенштерн чи надаас юу хүсэж байна гэхэд Валентин өөрийнхөө хүсэлтийг хэлдэг. Аимшигтай хүсэл.
бүх доод ертөнцийн хийгээд түүний талд орсон бүх сүдрийн ангуучдыг алахыг Валентин сахиусан тэнгэрээс хүснэ. Сахиусан тэнгэр уурладаг, доод ертөнцийнхэнд сүнсэдэг, тэд чөтгөр биш гэж хэлнэ, харин Валентин үнийг тоодоггүй. Тэгсэн сахиусан тэнгэр гэхдээ би үнийг биелүүлэхгүй гэж хэлэхэд Валентин та хүссэн ч хүсээгүй ч надад биелүүлэх болно. Яагад гэвэл би таныг дуудсан гэж хэлнэ. Би таныг хүчээр биелүүлүүлнэ гэж хэлдэг. Тэгсэн Разел хариуд нь Клэрийг заагаад харамсалтай нь чиний охин намайг дуудсан байна гэж хэлнэ. Валентин Клариса руу хараад Клариса Моргенштерн чи юу гэж орхив вэ гэж хэлэхэд Клари юу ч хэлдэггүй, гараараа шороон дээр нэгэн зүйлийг зурж үзүүлнэ. Валентин бүхнийг ойлгож эхэлнэ. Пентаграм дээр Валентины нэр байсан сахиусан тэнгэрийн хэн дуудсныг илтгэж байсан бол Клэри стилигээрээ өөрийнхөө нэрийг пентаграм дээр Валентины нэрийг дарж бичснээр Клэри сахиусан тэнгэрийг дуудсан болж таардаг. Ингээд Валентин эргэж сахиусан тэнгэр рүү хандаад ямар нэгэн тайлбар хэлэх гэтэл сахиусан тэнгэр Валентин руу нулимж орхино. Тэр нулимсан шүлсэн яг л галт сум шиг Валентины цээжийг нүхлээд Валентин үхэтхийн унана. Клэри амсгаагаа дараад байж сахиусан тэнгэр хурж ирээ. Клэрийг чи намайг дуудсан, тэгээд нэг хүслээ хэл гэж хэлдэг. Клэри юу ч ярьж чаддаггүй. Тэгсэн сахиусан тэнгэр Клэрийг эмчлээд одоо хүслээ хэлээ гэж хэлдэг. Клэри маш олон хүслийг бодно. Дэлхийн ертөнц ядуурал үсгэлэн. Гэхдээ Клэри нэг л зүйлийг хүсэж байгаа. Чейз гэж хэлнэ. Тэгээд сахиусан тэнгэр Клэрийг нүдэн ань гэж хэлдэг. Клэри нүдэн анид нийтл Чейз хажууд нь зогсож байдаг. Өөрөөр хэлбэл Чейз үнэхээр үхсэн байсныг Клэри сахиусан тэнгэрт хэлээд Чейзийг амьлалсан гэсэн үг. Хэд хоногийн дараа Чейз нэгэн оршуулга харж байгаагаар гардаг. Тэр нь Валентин Моргенштерний оршуулга байдаг. Чейз гэх юм бол эцгийнхээ оршуулга дээр очдоггүй. За Клэри ч гэсэндээ эцгийнхээ оршуулгын чандрын галыг холоос хараад сууж идэг. За ингээд оройн болохоор нэгэн баяр болох гэж байгаа. Тэр нь болохоор сүдрийн ангуучдын ялалтын баяр гал наадам гэж ойлгож болно. Клэри мөнгөлөг өнгийн даашинз өмсөөд баярт очдог байгаа. За тэгсэн чинь тэр баярт нь Чейз харагддаггүй. Гайхаа байж л Магнус урж ирээд Чейзийг эвдэрхий хэлзээрийн тэнхэнд байгааг хэлж өгнө. Клэри жоохон санаа зовж эцсэн ч гэсэндээ Чейз рүү очдог. Харин Чейз өвдөг дээрээ Хэрунделийн сүлдтэй хайрцаг тавиад сууж идэг. Тэрхүү хайрцгийг Чейзд Аматис өгсөн байдаг. Аматис бол Стивен Хэрунделийн анхны эхнэр нагаа. За энийг жоохон тайлбарлах юм бол Валентины баруун гар нь Люк байсан. Тэгэл Люк хүн чанд хазаслаар Валентин баруун гаргүй болжээ. Дараагийнхаа баруун гарыг Валентин Стивен Хэрунделээр сонгосон. За тэгээд түүний эхнэр нь Аматис байхад зохимжгүй гэж үзсэн байгаа. Яг л Аматис бол Люкийн хүн чаны ихч учраас зохимжгүй гэж үзээд салгасан. Ингээд Селин гэдэг нэртэй залуухан эмэгтэйтэй салгасан. За Валентины хувьд хэм бол өөрийнхөө хүүд чөтгөрийн цус өгч туршсан бол харин Селиний хүүд сахиусан тэнгэрийн цусаар туршсан байгаа. Ингээд Селин Валентин өөрт нь өдөр болгон анхлан үнэртэй ханд өгдгийг Жослинд хэлж байх үед Жослин Селинд юу ч хэлж чадаагүй. Дийн талаараа Клэри дэлгэхэд Клэри нэг зүйлийг ойлгосон. Чейз Питер хоёулаа сахиусан тэнгэрийн цусаар туршигдсан туршуулууд юм байна гэдгийг ойлгодог. Ингээд байж л Валентины шинэхэн баруунгаар Стивен Хэрундел цус оргичтай хийсэн тулаанд алуулдаг. Харин түүний шинэхэн эхнэр Селин уй гашууга дийлж чадалгүй амиа орлдог. Амиа орлох үедээ Селин 8 сартай жирэмсэн байдаг. Валентин үүнд нь маш их уурлаж Селинийг өгсөн хойно нь очоод биенээс нь хевлийг нь яраад Чейзийг гаргаж авдаг байгаа. Яагаад гэвэл өөрийнхөө туршилтын тулааг хэрэг болохыг харах гэж үтэй. Энэ талаар Клэри боддог. За тэгээд Чейз өвдөх юм бол өөрийгөө үнэхээр хинбэ гэдгийг ойлгож байгаа болсон байдаг. Джонатан Моргенштерн биш, Чейз Лайтууд биш, Чейз Хэрунделч биш. Уг нь Чейз Хэрундел мөн ч гэсэндээ тэр хизээж төрсэн эцэг эхээ овгийнхныхоо хэнийг ч харж байгаагүй гэж хэлдэг. Ингээд Чейз Клэри хоёр баг зэрэг ялцж байгаа. Клэри Чейз хэлэхдээ чи яадаг ч байсан Чейз Лайтууд мөн. Чейз гэдэг нэрийг Марис Чейз төгсөн юм л да. Тэгэхээр чи бол Марисийн хүү, чи бол Чейз Лайтууд гэд тэр хоёр эвлэрээд ах トゥ биш гэдгээ мэдсэн цагаас хойш анх удаага гал галуунаар үнсэлснэ. Ингээд гарч ирэхэд
Клэрийг Фэри хатан хаан дуудаж идэг. Клэри бусдаасаа зайдуухан очиод хатан хаантай уулзахад түүний хөлөг батар Мьёлрооныг зөвлөлийн суудалд суулгахыг Клэригээс Люкэд ятгахыг хүсдэг. За зөвлөлийн суудал гэдэг нь болохоор клауд байдаг зөвлөлийг хэлж байгаа. Тэгээд доод ертөнцийн тэр зөвлөлийн суудалд нь одоогоор суух болж байгаа гэсэн үг. Тэгсэн Клэри зөвшөөрдөггүй. Би маш их аз жаргалтай байна. Би танаас юу ч гуйхгүй, юу ч хүсэхгүй, би зөвшөөрөхгүй гэж хэлээд яваад өгнө. За ингээд хурж ирээ бөөн рүү галт наадмыг хараад баярлаж хөөрснөөр шилэн хот ном маань тусдаг байгаа. Ингээд энэ урал сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та хүсэх юм бол миний YouTube сувагт subscribe дараарай, лайк хийгээрэй, share хийгээрэй. Баярлалаа.